монголчууд чи ер нь гэрээ байгууллаа гэдэргээл гар үлээс зурдаггүй байсан байхгүй. Аа. Дуртай зүйлээ хүн яаж болдго юм бол чиний бодож байгаа шүү би биш шүү гэдэг. Би бас чиний. Сайн байцгаана уу? HR Talks Mongolia podcast юм аа. Дараагийн дугаар ихэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт маань манай салбарын айгу эрхэм хүндэтэй зочин хүрэлцээрсэн байна. Манай салбарын одоо залмаас эцэг гэж бид нар нэрлэдэг хүндэт эрхэм багш тэгшүүрэн маань ирсэн байна. Тэгээд багштай хүрэлцээрт маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө тухайд тий HR-тай холбогдсон түүхээсээ гоё яриад тий эхлэж таныг танихгүй бол байхгүй тий. За их баярлалаа. Намайг өөрсөнд баярлалаа. Тэгээд HR Talk гэж юм сайхан одоо подкастыг эхлүүлсэн явдалд би маш их баяртай байна. Хамгийн их баярлж байгаа юм л энэ байна. Яг тэгвэл одоо манай салбарын ч өөрсдөө юм одоо юм ярмаар хүмүүс их байдаг тий. Тэгээд бид нар бол одоо энэ дэр болгоод HR форум хийдэг. Тэгээд хажуугаар нь одоо машины төвжрийн төрөл ингээд сонсоод үзээ явж байгаамаар тийм одоо бүтээгдэхүүн хэрэгтэй байсан чи ашгүй. Одоо манай алтан туяа маань ингээд шинийг санаачлагч юм идэвх зүтгэлтэй хүн. Тэгээд одоо яа харахгүй юм чухал одоо зүйлийг хийсэн байна. Маш их баяртай байна. Тэгээд энд одоо зочноор орж байгаа одоо бас их баярлалаа. Тэгээд миний хувьд бол ерөөсөө багш хүн байгаа. Би чинь 23 настайдаа дөнгөж сургууль төгсөөд тэгээд их сургуулийн багш болж ирсэн. Тэр үед бол одоо та нар сайн мэдгүй. Тэгээд одооноос өөр нийгэм байсан. Тэр одоо социалист нийгэм гэж байсан. Тэр үед одоо 87-8 он шүү дээ. Тэр үеийн их сургуулийн багш болно гэдэг бол бас нэр хүндтэй сайхан ажилласан. Тэгээ би тэр одоо багшлагтаа ч их дуртай тийм хүн байсан. Тэгээд цаашаага би дараа нь их сургуулийн багшаар ажиллаад бас нэг 90 он гараад ер нь юмнууд өөрчлөгдөөд одоо менежмент гэдэг ойлголт ухагдсан гарч ирээд тэгээд энэ орчин үеийн менежментийн судлах ёстой судалгааны гол чиглэл энэ юм байна гэдгийг ойлгоод тэгээд одоо удирдлагын ухаанаар удирдлагын академид очиж суралцж байсан. Яг тэр үе нь бол одоо Монголд энэ яг менежментийн тухай цогц ойлголт өгдөг ганц хөтөлбөр нь бол удирдлагын академийн магистрийн хөтөлбөр байсан. Тэгээд тэр магистрийн хөтөлбөрт ороод Лаашид Шуурав гэж хоёр багшийн шав болоод тэгээд одоо яг одоогийнхоор бол MBA хөтөлбөр юм шиг. Зөв. Тэгээд тэрийг төгссөн чинь нөгөө багш нар маань ингэдэг. Тэр их сургууль руу явахгүй. Одоо юундаа үлднэ? Удирдлагын академид үлднэ. За тэгээ удирдлагын академийн багш болчлоо. Багш нарынхаа санаачлагаар болсон. Тэгээд өөрөө ч одоо багшлах дуртай байсан болохоор тэгээд тэр үед бол одоо яг түүх ярих юм бол менежмент гэдэг нэг юм зузаан ном байдаг гэсэн. Тэр номыг тэврээл англиар бичсэн. Тэгээд тэр ном тэврээл тэгэл баг зэрэг орчуулга хийгээл ойлгосноо монгол болгоол тэгэл тэрийг одоо бас яаж хүмүүст ойлгуулах уу гэж ингээд гүйж явдаг байсан. Тэгээд хамгийн эхлээ байгууллагын менежментийг хичээл заадаг байсан. Тэгээд энэ менежментийг ер нь ойлгоод жоохон задраад ирэнгүүт нь төслийн удирдлагын хичээл заадаг болоод тэгээд төслийн удирдлагаараа бас нэг хоёр ном бичсэн байдаг. Тэгээд дараа нь хүний нөөцийн удирдлагаараа удирдлагын хичээлээ заадаг болоод за тэгээд тэр талаараа бас одоо ном орчуулад стратеги менежмент гэдэг хичээл заадаг болоод тэгээд одоо компани стратеги удирдлага гэдэг номыг бас бичээд монгол англиар бичсэн байдаг. Ямар цаг. Тэгээд тийм түүхтэй. Тэгээд дараа нь нөгөө удирдлагын академид сураад явж исэн чинь гинтхэн 1998 он бахад ирчээ. Юу яадгийг энтгэгийн засгийн газраас тэтгэлэг өгч байгаа гэдэг. Тэгээ манай удирдлагын академийн захирал дэд захирлууд хэдэн багш нарыг ингээд оролцуулаад бас тэр үед сонгогчлуулалт өдр болж исэн бохоо. Тэгээ ямар ч гэсэн намайг одоо удирдлагын академиас минь явуулсан. Тэр чиглэл нь бол энтгэгийн одоо дээлид байдаг энэ Manpower Research Institute гэж байдаг. Тэгээд тэр нь бол хүний хүчин зүйлийн судалгааны одоо институт гэж тийм институтэд очиж сургаад тэгээд тэр нь бол яг хүний нөөцийн чиглэлээр намайг одоо магистрийн зэргийг олгосон. Зөв. Ийм боловсролыг одоо энтгэхээс эзэмшсэн байгаа. Цааш нь үргэлжлүүлээд ранчигийн их сургуульд бол шууд мастрынхаа хөтөлбөрийг үргэлжлүүлээд шууд одоо докторантууд суралцсан. Тэгээд одоогийнхоор бол одоо ANOVA гэж ярьд юм да. Analysis of Variance гэсэн үг. Тэгээд вариацийн шинжилгээний аргаар хүний нөөцийн менежментийн
одоо хугдхууныг тодорхойлох гэсэн ийм сэдвээр диссертац бичсэн байдгийг. Тэгээд одоо тэр диссертац одоо эргээд харахаар нөгөө дата анализ гэдэг нь шүү дээ. Одоогийн тийм ээ. Одоо HR data analysis гэдэг. Тэр data analysis одоо нэг арга юм билээ. Analysis of variance гэдэг чинь вариацийн шинжилгээний арга тийм. Тэгээ вариацийн шинжилгээний аргыг л хэрэгжилж ирсэн тийм л юм билээ. Тэгээ үргэлжлүүлээд удирдлага активда одоо төгсөж ирээд багшласаар хагаад тэр хооронд бол бас хүний нөөц рүү нөгөө орсон юу ч юм бас тийш чухал шүү дээ. Тийм. Хүний нөөцийн хичээлээ заагаад байж исэн чиг сонин. Одоо манай тэр үеийн удирдлага активын захирлуудаас ингэдэг юм. Одоо бямсрангуй байсан нэг үе. Тэгээ бямсрангуй болохоор та нар өөрсдөө ер нь бол одоо бид нар цалин өгөхдөө одоо нэг их цалин өгч чадахгүй та нар өрөөсөн гутлыг л өгнө. Өрөөсөн гутлаа өөрсдөө олох хэрэгтэй гэж ярьдаг юм баггүй. Ямар гоё. Тэгээ би бодоод тэгэхээр одоо би удирдлага активын одоо багшлна. Хажуугаар нэг ажил хийх хэрэгтэй юм байна гэдэг. Манайхан төсөлтөөр их ажилдаг гэсэн. За би одоо ADB-гийн төсөл, Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж исэн. Тэгтээ хажуугаар нь ажил хийгээд байжсэн чинь харин худалдаа хөгжлийн банкны одоо Копар Андов гэж хүн байдаг шүү дээ. Америк тэр үе ерөнхийлөгч нь байсан. Тэр хүнтэй уулзаад яг тэр нөгөө ажлын сонгогчлолтод орох боломж олдоод ярилцлаганд орсон Монгол захирал Мөнхбат гэх захирал байсан. Тэгээд одоо тэр хоёр хүн намайг одоо удирдлага активын ийм нөгөө багш юм лекчрер профессор мэдэрлээ. Тийм чинь CV-г нь үзэж гин тэгээд өөрөө хэлжсэн их TAF CV байна. Одоо асуудал алга. Тэгээд улс төр руу явдггүй үстэй гэж асуужсэн. Өөр юм асуухгүй улс төр сонирхдаг үстэй. Тэгэл за тэгвэл багшаа хий. Тэгээд одоо худалдаа хөгжлийн банкны хүний нөөцийн газрын захирлыг хий. Хэдэн онд багш? Тэр 2006 он шүү дээ. Тэгээд худалдаа хөгжлийн хүний нөөцийн захирал болчихж байгаа байхгүй. Тэгээд дараагийнх нь бол худалдаа хөгжилд ажиллаж байгаа дараа нь та нар мэднэ худалдаа хөгжлийн банк одоо юу яагаад зарагдаад хөгжлөгдөөд ингээд одоо өөр менежмент рүү очсон. Тэр менежментийн банктай нь ажиллах байсан. Гэхдээ яг тэр үед моментально Голомт банкнаас санал ирж ирсэн. Манай гамбал захирал намайг нааш ирж ажиллаач манай дээр бас юм гадаад захирал ирэх гэж байгаа гэдэг. Тэгээд Джон Фенниген гэдэг захирал ирэх гэж байгаа гэдэг. Тэгээд Джоныг ирэхэд би яг бас одоо цуг ингээд Голомт банкнд орчихсон. Тэгээд Голомт банкнд ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол би удирдлага активынхаа багшийг хийх одоо үедээ давхар ингээд төсөл дээр ажиллаж исэн 2 том банкнд ажилласан. Тэгээд 2010 онд өөрөө яг энэ нөгөө хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэг байсан. Энийг бол миний толгой дотор яваад байдаг гэсэн. 10 онд юм биш үү? Тийм. Одоо 15 жилийн түүхтэй. Тэгээ юу гэж явдаг байсан бэ гэхээр ер нь бол хүн ингээд өөрийнхөө хамгийн дуртай амийг хийх хэрэгтэй байна. За миний дуртай ажил юу вэ гэхээр хүнд ингээд хичээл заах. Сурсан мэдснээ ингээд бусдаа хуваалцах тийм. Хоёрт нь болохоор судалгаа хийх. Би бас нэг жоохон тийм research маяг төрлийн хүн юм шиг байна. Гурав дахь нь болохоор юу вэ гэхээр судалгаан дээр үндэслээд би хүмүүст ингээд энэ зүйтэй ингүүл болд юм байна гэдгийг ингээд зааж зөвлөх гэдэг. Ийм нэг 3 юм бодогддог байсан нь одоо энэ хүний нөөцийн судалгааны үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны 3 одоо чиглэл болж явж байгаа. За ийм л учиртай юм да. Өстой сонирхолтой дөө. Би таны голомт банкыг бол мэднэ худалдаа хөгжлийн мэдхгүйсэн биш үү? Өстой гой сонирхолтой дөө байна. 23 наснда их сургуулийн багш болсон юм байна. 23 настай их сургуулийн багш гэхлээр нөгөө танд гоо ямар челленж тодорхой. Би бас өөрөө багшилдаг болохоор баг зэрэгт сураал маргааш анх би багш болж тэгдсэн. Оройн сураал маргааш цагаал те. Нэг тийм хөгжлөө санагддаг байхгүй надад. Тэгэхээр танд гой анх тэр их сургуулийн багшаар багшилж эхлэх ямар челленжд тулгарч байсан. Тэгээд тэрийг гоо яаж гоо даун туулж байсан. Тэр нуртад түүхээс болцвол. Ер нь бол яг хуу нэг тийм хамгийн чаленжинг юм юу байсан бэ гэхээр залуу багш байгаа шүү дээ. Тэр чинь баг оюутнаас ялгархгүй байгаа. Тийм шүү дээ. Тэгтээ баг зарим оюутнууд маань надаас өгшин хүмүүс байдагсан. Зарим нь баргалж за миний дүүлгэлт гэдэгсэн. Тэгээд тэр эдэр чинь бол бас нөгөөх нь багшлах гэдэг тийм. Урдаас нь дүүмнэ гэдэг. Тэнгүүд тэр чинь бас хүнд одоо нэг айхтар чаленж биш ч гэсэн тийм шүү дээ. Хүнд бас нэг сорил байгаа шүү дээ. Та юм уу аавдаа ч юм уу юм заах гэдэг байгаа юм шиг. Тиймэрхүү санагдаал тийм. Тэгдэг байсан. Тэгээд
явандаа гайг болчдөг. А өөр бас нэг тийм одоо бүр инээдүнтэй тийм зүйл бол одоо нөгөө залуу багш нарын чинь ингээд тэнхимд ингэдэг байхгүй. За одоо өнөөдөр тэгш бүрэн багшийн хичээл дээр сууна гэд тэ. Тэгээ тэнхмийн нэг юм декан гэж байсан. Декан ч одоо тэнхмийн эрхлэгчтэй удирдагч нь л та тийм. Тэгээ тэнхмээс нэг 2 3 тийм ахлах настай багш нар суудаг байхгүй. Тэгээд бүтэн хичээл дээр суuna. Юу ярьж байгаа марж байгаа бүгдийн сонсон байр байдлыг ажиглан тэгээд дүгнэлт бичнэ. Тэгээд дараа нь тэнхим дээрээ хурал дээр ярьдаг байхгүй. Тэгээд тийм юм болдог. Тэгээ миний хичээл дээр суугаар болов. Тэгээ би ч бас бэлдэж хүн суугч байгааг бэлдээ. Тэгээд яг хичээлд нөгөө декан орж ирсэн суудсан баахан багш нар тэр хойдолцоодсон. Би наадалд гараад ирсэн чинь. Гарч ирэнгүүтээ би өөрийнхөө нөгөө цаг 30 минут хичээл штэ тийм. Тэр ерөөсө 30 хэдэн минутанд дуусгацсан. Яг тэгдэлтэй эхний хичээл заах яг тэгдэж шүү. Өөр ярих юм байхгүй. Айгу хурдан явчихсан шүү дээ. Би өөр хичээл дууссан гэж хэлтэй юм шүү дээ. За. Тэнгүүд нь тэр декамаканы тэр аваар очиж мочоод нөгөө нэг оюутнууд наашаа харцсан байж шүү дээ. Би уг нь энэ зогсож ярих хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тэргээр яваад оюутны ардалт мардалт очоод бас нэг хичээл дууссан юм чи өөр нэг бараг дэмэн ших юмнууд ярьсан юм шүү. Тэгээ сүүлд нь тэгсэн чинь нөгөө тэнхмийн хурал боллоо. Миний хичээлийн суусан дүгнэлтийг ярьсан чинь намайг тэгсэн. Тэгш бүрээ хүмүүсийн чихэн хаашаа хардээ л гэж. За. Хүний чих. Тэгэл энэ ийм бидэг гэд би урагшаа харддаг л гэж бодоол урагшаа харддаг гэл тавьгүй. Тэгээд чи тэр хүний чихний хаана очиж яриад байгаа. Араас нэрэд шүү дээ. Тэгсэн чи би нөгөө ардалт нь очиж ярихаар тэр яриач одоо бас хүмүүс сайн сонсохдохгүй гэдэг юм надад хэлж байгаа байхгүй. Тэгж шүүмжлүүлж ирсэн. Яг үндэ тэр хойдолд очдгийн учраас би нөгөө ярих юм дууссан. Тэгээд сандраал тэргээр. Цагаа нөхцөөгөө. Зүгээр явж мовал тэгэл бүр ярих юм байхгүй тэгэл тийм л болчихсон. Тэр бол зөв үнэхээр хөвгтэй нийттэй юм болж ирсэн. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө тэр хичээлийг цээжилж мэжилж тэгж бэлдэж мэлдэж болохгүй юм байна. Тухайн нөхцөл байдалтай хичээлийг бол ингээд өөрөө айгүй бүрэн эзэмшсэн. Тэгээд яг хизээч ямар ч юм аа ингээд бүр ингээд задлаад ингээд ярих юм чадвартай байх хэрэгтэй юм байна. Айгуусаа ойлгож авчихсан. Нэгдүгээр. За ингээд хоёр дахь нь. Гурав дахь нь бол нэг юм байгаа. Ингээд хүн ингээд айгүйх одоо ялангуяа багш нар айгүйх юм мэддэг шүү дээ тийм. Тэгээд айгүйх юм мэддэг болцсон. Тэгээд мэдлэг бүр амтагдаад багтгаа ойлцохоор ингээ ном бичээл тий. Тэгээд ингээ явжсэн үе байдаг байхгүй надад эргээд харахаар. Тэгээд тэр үеэ бодож исэн чи яг тэр үеийн дараах нь гинт одоо нэг хүн нэг өдөр хоорно гэдэг шүү дээ. Толгоор нэг юм оржсэн. Тэгш бүрэн чи энэ заагаад байгаа хичээлээ яг үндэ өөрөө амьдрал дээр яг хийж үтсэн юм уу? Тийм асуулт орж ирсэн. Тэгээд тэр нь болохоор одоо нөгөө нэг хүмүүс ингээ айгүйх мэдлэгтэй ч гэсэн практик дээр гараад хийхэр чадахгүй байгаа шүү дээ. Яг тийм юм байна гэдгийг би өөрөө мэдрээд тэгэнгүүт нь нөгөө гадагшаага ажил хайж те. Тэгээд нөгөө банкнд орж ажилласна учирдаг. Тийм, nice. Зөв. Ийм юм болж ирсэн. Тэгээ банкнд ороод нөгөө мэддэг юмаа хийж чадах нь гэдээ үзээд. Тэгээ зарим дээр бас чадахгүй будлаантай гэдгийг ойлгож аваа те. Тэгээ мэддэг гэдэг бол чаддаг гэсэн үг огт биш юм аа гэдгийг яг амьдрал дээр яг туршиж өөр дээрээ туршсан. Энийг бол ер нь нөгөө Харвардын Бенджамин Блум гэж профессор байдаг. Тэгээ нэг бол Блумын таксоном гэж хэлдэг. Тэгээ сурганд бол аюух ашигладаг. Тийм шүү дээ. Таксономны онцлог хэлээр эхлээд хүн ингээд ойлгож авт юм байна. Тэгээ ойлголоо гэдэг нь мэдсэн гэсэн үг биш юм байна. Тэгээ мэддэг шалгалт өнгөд онц монц аваад байдаг. Тэр хүүхэд бол гараад ажиллах бэлэн гэсэн үг биш юм байна гэдэг тийм чаддаг гэсэн үг биш. Тэрийг л би яг аюу сайн гэж биеэрээ ойлгочихсон. Зөв. Хоёр нь компани стратеги гэдэг ном гаргажсан байна. Тэр хэдэн онд гарч ирсэн ном бэ? Би энэ талаараас та мэдэхгүй юм байна. Компани стратеги удирдлага гэдэг ном бол 2002 байна уу 3 онд байгаа. За удирдлагын академийн номын санд бол нэг ногоон. Зөв. Тэгш бүрэн гэсэн Монгол англиараа зөндөө байгаа. Зөндөө ч гэжтэй миний мэдээ 10 20 л байдаг гэсэн. Одоо надад тэр ном байдгүй. Олддгүй. 2003-2 он гэдэг чинь стратеги гэдэг чинь айгүй шинэ ойлголт байсан юм шүү дээ. Зөв. Англи монгол хэл дээр ихлээг гой санагдчих. Стратеги удирдлага хичээл заадаг байхдаа л. Тэгээ бид нар чи би чи нөгөө байсаа гээл энтгэр рүү нөгөө судалгааны ажил руугаа явдаг. Тэгээ энтгэд очихороо би жоохон төвлөрдөг байхгүй. Тэгээ бүх юмнаас ингээд салаад тэр үедээ одоо онгод орно хөө. Тэр үедээ нөгөө номнуудаа ингээд болдоо
яаж буулгадаг гэсэн. Зөв. Тийм учиртай. Банкнуудад ажиллаад таны одоо нэг гоё тухайн ажиллаж байсан үедээ гаргаж ирсэн хамгийн гоё санаачлалууд, шийдрүүд юу байсан бэ? Тэр талаас та гоё хуваалцаж. Худалдаа хөгжлийн банкнд бол ороод миний хамгийн одоо тэр чинь нэг 2005-6 оны юм ярьж штэ 20 жилийн өмнө. Тэр үед хийжсэн юм бол би нэг хамгийн түрүүнд баг хамт олон дотор одооныхоор бол одоо нэг engagement-ийн судалгаа юм байна тий. Тэрийг одоо анх хийгээд яг ерөнхийн нэр нь бол байгууллагын соёлын үнэлгээгээд тэгээд соёлынхоо үнэлгээг бол нөгөө одоо чинь банкны чинь нэг салбарт нэг хэдэн хүн ажиллаж байгаа, нэг 10 хүн ажиллаж байгаа байхгүй. Тэднэрийн нөгөө дотоод уур амьсгал, харилцаа, тий баг хамтын ажиллагаа эннийх нь үнэлгээг одоо нэг мундаг том нэр өгсөн соёлын судалгаа гэдэг нэр өгсөн. Тийм байна. Тэгэл тийм одоо яг нөгөө engagement-ийн юм нөлөөллийг динамиктай нь гаргаад тэгээ бүгдээр ингэ хавцлаад тэгээд нөгөө худалдаа хөгжлийн банкныхаа салбарын дарагтаа уулзаад тэрийг өгөөд тий. За танах яг ийм юм биш шүү. Танаа 12 хүн чинь бол ийм юм байна. Тий. Хоорондын харилцаа ийм байна. Ийм төвшөнд байна. Уур амьсгал ийм байна. Ганц нэг одоо захалдаг ийм хүмүүс байд юм байна тий. Бүр гол одоо тийм нэг уур амьсгал бүрдүүлэгч тэдэн хүн байд юм байна. Тэр гаргаад ингэж өгчсэн. Энэ одоо тэр үеийнхаар бол худалдаа хөгжлийн банк бас миний одоо өөрөө бас анхныхаа мөртлөө гайгүй ажиллаа хийсэн болов уу гэж боддог байсан. Ер нь бол яг худалдаа хөгжлийн банк нэг ING-ийн менежменттэй айгүй том одоо Европын айгүй том групп штэ тий. Тэр группийн айгүй мундаг менежменттэй байсан. Тэгтээ бол яг тийм минийх шиг тийм судалгаа хийгээгүй л байсан. Тэрийг нь одоо хийж исэн ийм бүх төвхтэй байдаг. За тэгээд цаашлаад бол бас нөгөө одооны бидний ярьдаг ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тий. Яг наривчилсан ийм KPI гаргаж тодорхойлох тий. Тэрний үзүүлэлтүүдийг бол гаргаж хийж исэн ийм учиртай. Одоо энэ зөвлөхүүдийн институт гэдээ байдаг да Монголын тий. Тэрний одоо дарга захирал нь байгаа Алтан туяа гэдэг бүсгүй байна. Тэр одоо манай яг HR-ийн багийн crew байсан. Миний одоо доор ажилтдаг ажилтан. Тэгээ Алтан туяа маань одоо тэрийг яг хариуцж хийдэг. Өөрөө бол англи хэл аягүй сайтай. Тэгээд ингээд яг одоо тэрэн дээр ингээд ажиллаж исэн. Тэр бол бас их гайгүй айтайхан ажил болж исэн гэж ингэж боддог. За голомт банкнд бол нөгөө бид нар яг тэр үеийнхаар бол compensation and reward package гэж тийм зүйлийг бол бид нар одоо манахаас бас гадагшаага тэр сургалтанд хүн яваад тэгээд ирээд бид нар яг тэр юунуудыг тэр compensation reward package одоогийнхоор бол энэ цалин урамшууллын одоо юу л гэсэн үг л дээ. Цалин урамшууллын тогтолцоо юм тий тогтолцоо. Тэгээд дээр нь бол бид нар бас юунуудыг анхны одоо нөгөө сургалтын ийм нэг шинэ ийм хөтөлбөр оруулж ирсэн боломжтой. Тэр нь юу гэхээр одоо бид нар ер нь бол сургалтын хөтөлбөр чинь ингээ янз бүр байдаг шүү дээ. Танхим манхим юм уу гэл тий. Бид нар бол танхимынхаас гадна юу гэхээр сургалтын хөтөлбөр дээр бол нөгөө бүх удирдах ажилтнуудыг оруулсан жоохон риск менежмент тал руу нь оруулсан тийм одоо нөгөө юутай нэг адал явдалт сургалт маягаар тий ингэж хийдэг байсан. Тэгээд тэрэн дотор тэр бол одоо ингээд дэлгэрээ сүулдэ team work, team play гэдэг болсон ба тий. Тэрний ч одоо анхны юунууд би нөгөө Люксембургт нэг тийм сургалтанд суусан. Тэгээд тэр бол юм хад маданд авируулдаг, дээрээс ингэж буулгадаг тий. Экстрим тийм юу байхгүй. Тэгээд бид нар экстрим тренинг гэж нэрлэдэг тэрийг анхны экстрим тренингуудыг хийж ирсэн. Одоо ийм сайхан юу гэдэг уламжил бас байдаг. Ер нь бол бид нар голомт дээр бас сайн хийж исэн юм бол юу вэ гэхээр зэрэг ер нь бид нар нөгөө удирдах ажилтан болго менежер болго HR гэдэг HR-ууд нөгөө сонгон шалгаруулалтанда бид нар ингээд баг бүлгийн олон хүнээр сонгон шалгаруулдаг тэр ажлыг бол голомт банкны нэгжийн удирдлагууд захирлуудыг арын албаны захирлуудыг бүгдийг нь оролцуулж байгаа одоо хийдэг тийм том сонгон шалгаруулалтыг аягүй хийдэг гэсэн. Хэдэн онд вэ? 2007 8 бас шинэлэг санаа анхны тийм байна. Тэг чин нэгжийн удирдлагууд тэр хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд ороод явна гэдэг чинь Монголдо бол бас шинэлэг
тийм л юм байдаг гэсэн. Зөв зөв. Тэрийг бол бид нар хамтраад ингээд сонгогчлолтыг хийдэг гэсэн. Тэгээд ер нь бол нөгөө юунуудыг ажилтнуудыг бид нар авахтаа хамгийн гол суугаа бол ер нь сургууль гэж үздэг гэсэн. Тэгээд одоо их сургуулиуд дээр ингээд банкны нэрмжт анги нээгээд банкны нэрмжт одоо урамшуул өгдөг, банкны нэрмжт тэтгэлэг олгодог. Энэ бас тэгэхээр таны үед иртэгсэн юм биш үү? Маш иртэгсэн. Би сүүлийн үед гэж бододсон байхгүй юу? Зөв зөв. Ер нь оюутны арга хэмжээ бол манай гол банкнд уламжлалтай маш иртгэлжсэн. Тэгээ бид нар чинь нөгөө анхны хүний нөөцийн хилцээг хүртэл байгуулжсэн байхгүй. Хилцээг хүний нөөцийн хилцэл байгаагүй. Зөв зөв. Тэгээд тэнд нь оюутны арга хэмжээнд дээр чинь бол ингээд Монгол банкн дээр том хурал хийгээд тэгээд тэтгэлгүүдэд олгоод эрдэмжлэгийн хурал хийгээд ингээд явдаг. Сургууль дээр нь Олонт банкны нэрмжт ангитай. Банкны нэрмжт ангитай. Тэгээд банкны нэрмжт оюутнуудтай. Тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд манай банкн дээр ирж дадлага хийдэг. Банкны төгсөөд банкн дээр шууд ирж ажилладаг юм. Тэгэнгүүтээ тэр хүмүүс чинь тэр оюутнууд чинь ингээд сорууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ер нь 4 гэж голч хамгийн дээд голч гэдэг гэсэн. Тэгэхээр бид нар 3.5-аас дээш голчтой оюутнуудыг авна гэж зарладаг гэсэн. Одоо маш өндөр шалгуур байна тийм. Тэгэхээр 3.5-тай хүн л арай ч юм тэнцэж байна. Тэгээ авангуудаа бид нар болохоор шууд хамгийн эхлээд яг карьераар нь явах бол тэр зам нь бол эхлээд тейлрийн сургалтанд суулгав. Тейлрийн сургалт бол ер нь мөнгөтэй харьц сурдаг, системтэй харьц сурдаг, хүнтэй харьц сурдаг 3 юм байна. Тэр 3 сурдаг юм 3 л ингэ зааж өгнө. Тэгээд тейлрийн сургалтанд суулгачаад тейлр хэлэнгүүд харилцагчийн үйлчлэгийн ажилт ингээд одоо бол тэр ажилтнаараа ажиллаад 1 жил болонгууд нөгөөдөл чи аяндаа ингээд тодордог байхгүй. Зөв зөв. Юун тодорхой гэхээр нэг хэсэг нь бол бизнесийн сэтгэлгээтэй гэдэг нь тодорч. Тэр нь дуртай. Тэр нь бол зээлийн ажилтны сургалтанд суулгана. Нэг хэсэг нь бол бак офисын нөгөө нэг юм өөрөөсөө аккаунт хийдэг те бүртгэлийн ажил дуртай гэдэг нь тодорч. Тэнгүүд бүртгэлийн ажилтны сургалтанд суулгаа бак офисын бэлдээд бизнес сэтгэлгээтэйнүүдийн болохоор зэрэг яг зээлийн ажилтны сургалтанд суулгаад ингээ 2 хуваагаал тэгээд дахиад дараагийн карьер гараад зээлийн ажилтан болоод нэг бүртгэлийн ажилтан. Тэгээд цаашаа ахлах руу орно. Ахлах руу оронгууд нь удирдах ажлыг одоогийнхоор бол энэ soft skill юм да. Би бол удирдах эвдүү гэдэг байсан. Удирдах эвдүүн сургалтанд суулгаад тэгээд тэрэнд тороогоод ирсэн нь бол удирдахч л болно шүү дээ. Тиймэрхүү байдлаар л явдаг байсан. Тэгээд бас боломж юм байсан болов уу гэж боддог. Тийм ээ. Гэтэ одоо хэрэгжиж байгаа бүх зүйл одоо анхдагчл байгаад шүү дээ. Тэгэхээр өөртөө сонирхолтой гой түүхүүд энэ. Ингээд сонсохоор ингээд бүх одоо зүйлийн анхдагч одоо мөс хаглал явсан байж та багш болохоор. Тэгээд таныг анзаараад хахад нэг хилтэйгийн давуу тал байна уу? Ер нь нөгөө сүүлийн мэдээс хоцордгүй шүү дээ. Ингээд мэдтэн л сууж идэг те. Бараг бидний мдэггүй судалгааны айл уншаа судалсан байж идэг. Тэгээд HR-уудаа хэлэхэд ер нь та өөрөө хэлийг хаан сурсан бэ? Тэгээд хэл ер нь хэр чухал талаар бас гоё. Таны одоо карьерт ажилласан талаараас гоё ярил. Яг одоо англи хэлийг бол би одоо энтгэгдэл сурсан. Яг нөгөө өмнө удирдлагын академид байхад бол бидрийг нөгөө бизнесийн удирдлагын яг нөгөө юунд магистр сурж байхад бол Америк багш заадаг байсан, Австрали багш ирж заадаг байсан те. Тэр бол аягүй сайн суур болсон гэж юу те. Дандаа гадаад багш заадаг байсан. Хөтөлбөр анхных болохоор бүх багш гадаад. Зөв зөв. Тэгээд бүр хүний нөөцийн удирдлагын хэл Америкаас Dyer гэдэг багш ирж заадаг байсан. Тэгээд Dyer багшийн гэр бүлийнх нь хүн бас профессор. Тэр хүн болохоор organization behavior гэдэг одоо байгууллагын зан үйл гэж хэлдэг шүү дээ. Тэрийг заадаг байсан. Тэгээд тэр нь бол бас одоо чих мэх задраад ингээд нөлөөлсөн баг. Хоёрт нь би өөрөө нөгөө англи ном үзэж сурсан болохоор чинь бас авч яваад шүү дээ тийм. Өөрт нь тийм. Өөрт нөгөө нэг ингэж юу яах бас нэг тэр англи хэлний суурилсан. Дараа нь энтэд очиод суралцаад тэгээд энэ бол угаасаа миний тэр хэлний юм хөгжөхөд одоо сайн баг. Тэрнээс яг тусгайлан тийм английн курс мөрсдөл сууж байгаа. Нэг ч удаа тийм шалгалт өгч үзээгүй. Тийм л юм байна. Практикийн. Зөв зөв. Тэгэхээр бас таны нөгөө өөрийнх нь суралцах чадвар тэгээд тэрийг айгуугаа ингээ хөгжүүлээ яваад байна шүү дээ. Манай HR салбарын чинь бас хэлний бас жоохон асуудалтай шүү дээ өнөө гэлэгт тийм ээ. Тэгэхээр тэр талаараас тэгэхээр одоо энэ дээр бол манай хүний нөөцийнхэн ер нь бол хэлтэй бол хөлтэй гэдгийг л явах хэрэгтэй. Бид нар хамгийн түрүүнд мэдээлэл
хүрж явах хэрэгтэй. Тэгээ хамгийн түрүүний яг нь байгууллага дээр бол бид нар яг тэр түрүүний хэлсэн мусаглагч л байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөсөө ингээд нэг ийм трендүүд гараад ирсэн, ийм цоо шин ийм концепц байна тий. Маш өөр ийм одоо харах өнцөг бий болцсон тий. Ийм сэтгэлгээг одоо бид нар бий болгох ёстой гэдгийг өөрсдөө бид нар гаргаж хүчээр гараа явуулах. Би бол тэрийг одоо нөгөө өөрөө яг хүний нөөцийн салбарын яг хамгийн түрүүнд одоо HRD дээрээ тий нөгөө манай мэрэгчлэнгүүд яг энэ дээр уулздаг учраас энэ дээрээ нөгөө тэр хойдон жилийнх нь юм хэлж их ёстой юм болов уу гэж баян бодож идэг. HRD-ийн нэг зорилго бол ерөөсөө яг тэр бид нар хоцрох ёсгүй байхгүй. Өөр салбарынхныг бодвол бид нар чинь дандаа жоохон гэгээлэг юм юу талтай байхгүй оюунлаг талтай. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр юмнаас хоцрох ёсгүй. Дэлхийн дээр ямар юм болж байна? Зарим нь бол дэлхийгээс төрүүлжүүлж бас бүсээ. Тийм шүү дээ. Бас боддог байхгүй. Зөв. Тэгэхээр HRD гэж ярьлаа. Одоо манай салбарыг бас гоё баярлдаг өдөртөө болгосон бас гавьяатай хүн байгаа. Тэгээд HRD-гийн бас түүхээсээ хуваалцаач. Тийм. Баярлалаа. Сайхан одоо яг баярынхаа өмнөхөн гэдэг HRD-гийнхаа түүхийг ярих надад бас сайхан байна. Энэ түүх бол ер нь бид нар нэг 2010 онд нөгөө хүрээлэнгээ байгуулад тэгээд 10 оны 10 сарын дундуур яг 15 гэж хэлж чадахгүй. 11 юм уу тэр хавцал байсан. Ер нь хүмүүс чинь нэг 10 сард нэг гайгүй болт юм билээ шүү дээ. Ер нь 9 сард хүүхэд шуухт гэж бодож байгаа л 10 сард арай гайгүй бол тэр үед нэг намрын нэг сайхан наалгар өдөр уулзах хэрэгтэй юм байна гээл. Тэгээд анхны тэр нөгөө хүний нөөцийн одоо зөвлөгөө өдр гэж хэлээ форум гэл явсан. Тэгээ 2010 онд яг анх формо хийчээд тэгээд 11 он 12 он гэл ингээл жил болгоо яг намар хийдэг болчихгүй. Зөв. Анхных дээр нь бол нэг 70-80 хүн л байсан. Тэгээ явсаар хагаад сүүлдээ 300 хүн байдаг болоо. Одоо 3000-д уулзах гэж хэрэг тийм. Тэгээд 400 500 болдог болоод. Тэгсэн чинь 2015 оны форум тэр хаан театр гэдэг тийм. Хаан театрт хийжсэн. Тэгсэн чинь манай энэ Голомт банкны одоо ерөнхийлөгч Гамбал Захирал. Айгүй их юм санаачилдаг хүн шүү дээ. Гамбал Захирал тэгдэг байхгүй. Ер нь ингээд бид нар чинь жилийн жил ингээд 10 сарын дундуур ингээд уулзаад ах юм. Энэ өдрөө ер нь одоо хүний нөөцийн ажилтны юм өдөр болгоул яасан юм бэ гэдэг ийм одоо идея гаргадаг байхгүй. Тэгээд Гамбал Захирал чинь бас тэгдэ. Тэгш бүрэн та бол одоо энийг хөөцөлтөөд ингээд ер нь явуул зүйтэй юм байна. Тэгээ бид нар ерөөсөө энэ санаачлагыг дэмжиж тэнгууд нь би дэхүү хэдүүлээ гэсэн нөгөөд бол алга малга ташаад мэдээж тэр олон тийм шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс чинь санал малыг цуглуулад нам байгуулчихлаа. Тэгээд бас би чинь жоохон судлаад үзсэн чинь Америкийн HRD-г байд юм байна. Хятад төрөл байна HRD. Тэгээд Оросынх байна, тэгээ Европынх байна, өөр бүх оронд байна. Тэнгууд өөр өдөр үйд юм. Тэгэхээр би за нэг дэлхийн нийтийн нэг тийм өдөр гэж юм одоо байдаг л байх. Тэгтээ улс орон болгонд байд юм байна. Тэгээ ер нь бол мэрэгжил болго өдөртэй үед юм чинь бид нар тийм өдөртэй бай гэд нэгдүгээр. Хоёрдугаарт нь би нөгөө тэр үед бас нэг юм хүний нөөцийн нэг ном бичиж ийсэн. Тэгээд нэг бас энтэг рүү яваад нөгөө номнуудаа жоохон явуулаад ингээд сууж агаад ингэжсэн чинь салбарыг хөгжүүлэхэд 5 чухал юм хэрэгтэй гэдэг тий. За яг тэр талаар бол би нөгөө нэг занга бас гаргадаг HR магазин тийм шүү дээ. Чи нөгөө teachers буландаа намайг үлсэн шүү дээ. Тэрэнд чинь би яг бичсэн байна. Тэрний нэг нь болохоор салбарын хөгжилд бол нэг номерт нь салбарын өдөртэй байх хэрэгтэй гэж байна. Зөв. Тэнгүүт нь за өдөр заавал зохиох хэрэгтэй юм байна. Бүр зохиохдоо бүр засгийн газар батлуулах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ яг засгийн газарт бол нэг тэмдэглэлт өдрийн тухай журмал гэж байдсан байлээ л дээ. Зөв. Тэр мөрийн ингээд хөөцөлтөд энд маш их тусдсан болсон хүмүүс бас байгаа. Тэгээ ингээд HRD одоо бий болж ирсэн түүхтэй 2016 оны 4 сард бол батлагдчихсэн. Тэгээд 16 онд бид нар яг 10 сар 15-нд нь засгийн газрын ордонд очиж тэмдэглэдэг болоод тэгээ нэг хэсэг засгийн газрын ордонд тэмдэглэсэн шүү дээ. Тийм тий. Хамгийн гол нь одоо багтгаа болсон. Тийм тий. Засгийн газрын ордонд чинь нэг 650 орчим хүн л орд. Одоо чинь надад хамгийн олон хүнтэй л тагмаагаа яваад байгаа шүү дээ тий. За одоо чинь нэг хамгийн том тагмыг хаагаад байдаг. Тэгээ хоёрхан арена байгаа. Тэгээ нэг аренад нь одоо хийх гээл байж. Яам банк арена.
16 хоног одоо дараа жил 10 жил ойн юм биш үү? 10 жил ой тий хойдон жил. Яг зөв. Зөв зөв. Чи нэрээ сануулчлаа тэрийг. Дараа жил 10 жил байгаа бид нар нөхцөл 10 жил зэмлэх. Бас энэ жил ч бас нөхцөл зэмлэгээ бэлдэж явж байгаа. Тийм байна. Тий. Одоо нөгөө ингээд сонсохоор ингээд таны хийсэн зүйл дандаа ингээд хүмүүс хаглаа шинэлэг юмнууд нэвтрүүлээд байна шүү дээ. Шинэ юм оруулж ирэхэд нөгөө ард яваа хүмүүсэж гэх юм уу нөгөө хүлээж авах ойлгохгүй маягт байгаа шүү дээ. Тэр ойлгохгүй байгаа ойлгуулах хичээж байгаа нэг юм тулгарч байгаа бэрхшээлүүдээр нь яаж давдаг вэ? Тэн дундаас таяга ямар одоо зүг суралцж исэн тухайгаа бас ярил. Ер нь яг шинэ юмн дээр бол юу л байдаг юм бэ лээ. Хүмүүсийн сэтгхүүг өөрчлөх. Яг өөрчлөөд яг тэр ямаага өөрийнхөө ойлгож байгаа шиг өөрийнхөө харж байгаа үнцг шиг болох тэр ажил одоо хамгийн эхний бөгөөд хамгийн чухал ажил байт юм болов уу гэж би бодсон. Гэтэ яг тэр нь би нөгөө багш юм болохоор жоохон соён гэгэрүүлэх замаар тэрлөө хүргээд идэг гэхүүтэй тий. Одоо жишээ хойдон жил хийж байгаа юм бол энэ жил одоо жишээ манай HR дээр яригдчихдаг ч гэдэг юм уу тий. Санааг нь өгчтэй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн нэг харах үнцэг тий хүлээж авах байдал дээр нэг хүнд чинь нэг удаа нэг хилцсэн юм чинь дандаа сонсч идэг хуучин юм шиг санагддаг шүү дээ тий. Тэнгүүд нь өмнө ингээд дуулгацсан байгаа юм бол дараа нэг удаа яриад тодруулангууд өнөрийн нэг тийм байдаг гэдэг ингээд бодчихдаг. Тэр тиймэрхүү нөгөө хүний өөрийнх нь юм когнитив талын юм танин мэдхүү талын өвөрмөц онцлогуудад зориулж яг тэрэнд нь таарсан юм одоо багшлах мэдээлэл өгөх тий эсвэл соён гэгэрүүлэх мэдээлэл түгээх ийм техникүүдийг хэрэглүүл зүгээр юм болов. Гол нь ерөөсөө хариу үйлдэлд ялагддаг л та. Зөв. 23 настайгаас хойш багшилсан. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс чинь багшийнхаа хэлсэн үгээс гоо хүлээж авдаг шүү дээ. Таны бас нөгөө багш өгдөл бас хүмүүст нөгөө цоён гэрэл араас нь дагуултаас нөлөө үзүүлдэг шиг бодож чинь 23 наснаас хойш багшлаад одоо ер нь хичнээн мянган шавтай байна. Таны шав биш хүмүүс байд юм уу? Ичээр салбарт те байхгүй байх шиг бодож. Харин тийм ээ. Тэрийг бол одоо нөгөө барагцаа гаргаж ирсэн. Хин мастер ч гэдэг юм уу тэр мэрэгжилтэй эдэргэл ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг намайг бол дандаа л тэгшээ багшил гэдэг шүү дээ. Одоо ямар ч дарга хийгээ явж исэн ч тэгшээ багш тий. Тэгш бүрэн захирлаа гэдэг хүн ер нь л ховорхон доо. Тийм ба. Яг бол нөгөө угсаал ингээл багш гэл бодсон юм шиг байна тий. Тэгээ бусдууд нь багш гэдэг хэр бас багш гэдэг тий. Одоо би өөрөө нөгөө ажилдаг зөвлөгөө өгдөг юм компаниуд ч гэсэн бүгд намайг бүгдээр л багшаа гэдэг. Одоо шинэ манай Блюмоныхан байна тий. Уг нь Блюмонд ч би аягүй том дарга шүү дээ. Тийм шүү дээ. Чин нөгөөдөл чинь бүгдээр л багшаа. Гэх мэтлэнгийн юм юмнууд байдаг. Тэгэхээр энэ багш гэдгийг бол би бас нэг Монгол хүмүүст өөрсөнд нь багш гэдэг ийм юу маш их тийм хүндтгэлийн дуудлага гэж боддتي. Тэгээ миний нөгөө бас хүн болгонд байдаг ийм хүндлүүлэх хэрэгцээ гэж байдаг. Тэгэхээр надад байдаг тэр хүндлүүлэх хэрэгцээнд энэ бас илүү таарад байна гэж бодоод байт. Тэгээд нөгөө дарга нь үг хэлснээс багш нь үг хэлсэн нь хүнд ингээд нэг за багш тэгсэн юм чи нэг яаж ч байсан тий зөвөр хүлээж аваад нэг хийхгүй болохгүй дээ гэд ингээд цаашаа нэг юм ёсчлон гүйцэтгэдэг юм нь илүү идэм болов шүү дээ. Тийм баг. Дарга хэлчихэд зэрэг бас жоохон эмзэглээ тий. Даргуудаа яаж хэлээд байгаа юм бэ тий. Одоо зүгээр л айтайгаа хэлчин ч гэдэг юм уу тий. Зөв өнгө айсан дээр нь одоо жоохон өөнтөглөх юм уу тийм байдаг. Багш хэлсэн юм дээр яаж өөнтөглөхгүй. Надад одоо загнуулаад байждаг ч хүн байж л байгаа тий. Тэгээд зэмлүүлж байгаа хүн ч байж л байгаа. Тэр загнуулж зэмлүүлж ч бодох зүгээр багш хэлж байна л гэж бод. Тэгээд зүгээр ярьж байгаа хүн ч байж байгаа. Ямар ч тохиолдолд багшийн хэлсэн үг бол ер нь юу юм шүү. Тэгээд дээр манай Лорд Буддагийн сургаал байдаг. Тэр чин бол нөгөө багш дорн бүргийн, ном дорн бүргийн, одоо гавж дорн бүргийн гэдэг. Тэгэхээр энийг бас нэг юм яг энэ Лорд Буддагийн өөрийнх нь философор явдаг юм улс орнууд одоо холширч байгаа. Энэ яагаад гэвэл хүний амьдрал ахуй өөрийгөө танин мэдэх жам ёсны орчлон хорвогийн жам ёсны юмыг танин мэдэх гэдэг нь хүний амьдралын хамгийн зөв зам байгаад байдаг. Тэгээ бид нар ч гэсэн юм жам ёсны юмыг таньчвал нэр эн чи ийм юм биш тэгээд тэгээд тэр хорвогийн жам ёсыг бид нар байгууллагын онол руу буулгаж чадвал хамгийн сайн хэрэгждэг. Тийм учраас энэ Лорд Буддагийн сургаалыг одоо Харвардд хүртэл бизнесийн сургуульд зааж штт. Зөв. Тийм. Бизнесийн сургуульд яг л Лорд Буддагийн сургаалыг л зааж тэр хүндэтгэл, хүний хүндлэх,
хайрлах тий. Харилцаа өөрөө хайр дээр суурьтай байдаг тий. Тэгээд тэрийг түгээх. Хүн өөрөө нөгөө эргээд ямар шүү юм бумеранг эффект байдаг вэ? Одоо бидний яриад байдаг карма ч юм уу тий. Тэгэхээр энэ эдрийг хүртэл яг л одоо харилцааны бүр онлайн суурь болгоод зааж харуулж байсан. Таас нөгөө маш гоё судалгаа гаргадаг шүү дээ ийсэн хүсэл гээл тий. Тэгээд таныг хийжсэн хичнээн судалгаа байна. Тэгээд судалгаануудыг одоо манай сонсч уншиг гэвэл хаанаас унших уу тий. Тэгээд сүүлд хийсэн гоё судалгаануудаас авах гоё сонирхуулаад хэлбэл ямар судалгаан дээр таажсан бэ? Ер нь бол манай хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн зорилго бол Монгол хүнд тохирсон хамгийн Монгол хүнд тохирсон тийм удирдах эвдүүг хайж олж тэрийг байгууллагад одоо хэрэгжүүлэх. Тэгээ Монгол хүнд тохирсон хүний нөөцийн менежментийн загварыг гаргаж байгууллагад хэрэгжүүлэх гэсэн ийм л зорилготой байгаа. Тэрлүүл би онилж явж идэг. Тийм учраас ер нь миний судалгаанууд бол дандаа Монгол хүн дээр хийгдсэн судалгаа. Бүх хэллэгэн ч гэсэн гоё Монгол. Эсвэл судалгаа ч юм бол хүн ингээд байгууллагасаа яг юу хүсдэг юм бэ тэр судалгаа нь байдаг. Тэгэхээр байгууллага бол хүнд ингээд ёсүүлэнгийн өгнө гэж амлаад хэрэггүй гэж би үзээд байгаа байхгүй. Тэгээ ёсөө хүсэл байвал эхний 3-ыг л биелүүл гэж. Тэр 3 нь нэгтэн цалин урамшуул, хоёрт нь дуртаж чаддаг ажлыг олж өг, байрыг нь ол. Гуравт нь болохоор сайхан хамт олонтой байл. За тэгээ дөрөвт нь гээ явал ойрхон ажил гэж зөндөө юм байгаа. Хүүхдийн цэцэрлэгтэй ойрхон ч гэх. Тэр мэрийг одоо тэгээ дүүрчээ. Тэрийг одоо бүгдээ биелүүлнэ гэвэл хүн чинь ингээд байгууллага одоо нэг бүх юм нэгдэг тий. Нэг юм тийм хөхүүл биелүүлэгч шүү дээ тий. Ингээ ангаахаас ингээ бежтэй болчих. Тэгэхээр тэр хүнд 6-ыг нь үлдээ гэж би. Монгол хүн бол ингээд өөрөө ингээд амьдрах чадвартай байна. Тэгээ ийм амьдрах чадвартай цаашаа хөгжих ийм survive болохын тулд яах хэрэгтэй вэ гэхээр тэр хүнд тэр үлдсэн хэдийн даалга. Байгууллага энэ 3-ыг биелүүл. Тэр бол хүний нөөцийн бодлого болно. Тэг чадвал одоо бид нар жинхэнэ нөгөө аз жаргалтай ажилтны хөтөлбөр рүү явна гэж ингэж үзээд байгаа. Аль талдаа нөгөө нэг хариуцлагатай байхгүй болохгүй. Байгууллага бүгдийн даана гэвэл одоо ажилчин өөр яах вэ тий. Ийм юм болчихж байгаа. Өөр нэг бас нэг судалгаа бол энийг ер нь барагшгүй энэ тэнд харагддаг юм. Би нөгөө 3 биеийн төлөв гэдэг хүний. За. Одоо хүн чинь ер нь бол бодол бие, сэтгэл бие, энэ алт бие гэдэг одоо махан бие тий. Энэ байна. Тэгээ энэ 3 биеийн төлөвийн судалгааг бол хийсэн. Тэр 3 биеийн судалгааг бол энэ эрдэмтэд юунууд дээр аягүй сонирхтой. Хэдэн судалгаа юу гэж? Хэдэн оных вэ? Одоо 2000 онд бид нар нөгөө нэг дижитал юу гэдэг нэг хийжсэн шүү дээ. HR гэдэг. Дижитал HR day гэдэг би нэг зурагтаар ингээд юу хийжсэн. HR day хийжсэн. Карантинтэй байсан. 20 оны үед. Тий. 2020 онд тий. Тэгээ карантинтай жил чинь би тэр 3 биеийн судалгааг ер нь бол энэ Univision телевизэд бичүүлээд Univision-ийн нөгөө нэг юм бокс моксн дууг тавьчихсан. Гэтэ тэр нөгөө нэг юм бүтэн цаг магийн юу гэж хүн үздэг юм бэл. Бүтэн цагийн лекц авах гэдэг чинь. Тэгээ миний судалгааны ажлыг ярихаар чинь бүтэн цагийн лекц болчихоо. Гэтэ сонирхолтой хувьд үнэхээр сонирхолтой. Тэгээд чи нэр юм санаачилдаг хүн байна. Яг багшийнхаа тэрийг эргүүлээд яая гэвэл би дахиад одоо тэргээр яг лекц уншихад бэлэн байна. Тийм байна. Зөв. Тэрийг бол үнэхээр би өөрөө бүр ингээд тэрэндээ бүр аягүй дуртай. Би бол сонсмор санагч 3 биеийн төлөв гэх гол. Ягаад гэвэл хүнд ингээд бодол бие гээд байна. Бодол биенийхэн тижэл бол мэдлэг байхгүй. Тэгээд хүн ингээд нөгөө мэдээлэл авахгүй болохоор бодол бие нь ингээд өлсөд цангаад. Тэгэхээр өлсөд цангаад ингээд ирэнгүүт тэр нь яадаг вэ гэхээр эргээд хүн чинь өөр амтэн шүү дээ. Амтнлын шинжинд давмгаалаад ирдэг. Бодлого. Адгууслаг цаангийн бодлууд нь ингээд орж ирдэг. Тэгэхгүй хүн чинь ингээд дандаа гоё гэгэл ингээд эрдэм ном сураал ингээд явал эрдэмтэй хүн чинь нөгөө дүлгөөн гэдэг чинь тийм учиртай байна. Зөв. Номтой хүн чинь ингээд номондоо болоод тэгээ бодол нь бол ингээд эмх цэгцтэй 0 мэдлэг болсон. Дараагийнх нь бие болохоор сэтгэл бие гэж. Сэтгэл биений тижэл бол харилцаа байхгүй. Зөв. Нөгөө хүндэтгэлтэй харилцаа. Нөгөө хайр. Гэт хүн ингээд хүнийг ингээд хайрлаад байхаар сэтгэл нь тижээгдэдэг. Тэгээд хайрлуулсан хүн чинь ингээд сайхан ингээд сэтгэл нь тижээгдс одоо уяг хөдөлтэй юм болчихдог. Алд биенийх нь бол та нар мэднэ хоол унд агаар байна. O2-оор амьсгалж шээ. 36 градустай болоод байгаа чинь O2 чинь ороод задраад хүний бие одоо физикийн үзэгдэл явагдаад тэгээд бид 36 градусын дулаахан байгаад байгаа байхгүй. Зөв.
Тэгээд тэр O2-оор тэжээгдэж байна. Тэгээд хоолоор тэжээгдэж байна. Шингэн уух юмар тэжээгдэж байна те. Энийгээ сайхан тааруулах хэрэгтэй. Зөв. Тэгжиж одоо чи бол нөгөө эрчмийн удирдлага ярьдаг. Тийм шүү дээ. Тэгжиж хүн юм эрчимтэй Тийм байдаг. шүү дээ. Динамик. Инстэ дайчин хүүхэн гэдэг чинь яг үүндээ бол тэнцвэр шүү дээ. Тэр болон тэнцвэр. бодлон зэгцтэй сэтгэл нь ингээд янз бүрийн юм тээггүй болцсон. Одоо санаа амар болцсон тий. Тэгээ бие нь яг ингээд хоол унд бүх юм таарсан. Жим минь таарсан та нарынхаар бол тий. Ийм хүн чинь л яг хамгийн дээд зэргийн эрчимтэй байгаа нь тэр баг. Та миний энерги менежментийг эрт 3 төлөвөөр гаргацсан юм ба шүү дээ. Ер нь бол 3 төлөвөөс бол дандаа энерги ялгардаг. Энерги ялгардаг. Зөв нааштай сонирхолтой. Тэр 3 төлөвийн судалгаа бол үнэхээр сонирхолтой. Манай удирдлага ихтэй гэсэн намайг багшаа тэр судалгаагаа үргэлжлүүлээд ингээд бараг цаашаа гэх. Би болохоор нөгөө гүний хязгаар гэж надад нэг юм байд. Гүний хязгаар судалгааны гүний хязгаар халагдахаар прагматик шинжгүй болчдөг байхгүй. Амьдрал дээр хэрэгжих болчдөг. Тэгээ би гүний хязгаарыг алдуулж болохгүй. Би бол бизнесийн бас ийм удирдагч хүн учраас тий байгууллагад миний хэлсэн юмыг бол багш тэгсэн гэл хэрэгжүүлэхэд нам хэрэгждэг байна. Тэгэхгүй тэгэл эрдмийн судалгаа болчингуудтай тэр судалгааг хинч ойлгохгүй. Харин. Тэгээ сайхан сүүлд нь номын санд нэг аах юм зузаан судалгаа болчих. Тийм учраас тэр гүний хязгаарыг алдахгүй байна. Нааштай сонирхолтой байна гэж. Та нөгөө сая дуртай чаддаг 3 9 хүслээ эхний 3 бол дуртай чаддаг ажлыг олж өгөө ярьж байна шүү дээ. Ер нь хүн болгон бас дуртай ажлаа олоогүй гэдэг шүү дээ. Тэрийн нэр нь яаж олох хэвтэй юм? Та бас нөгөө багш гэдэг мэргэжлээ сонгоогүй байсан бол сонгоогүй байсан бодж үзчихсэн нөө те. Та ер нь яаж сонгож ирсэн те. Дуртай зүйлээ хүн яаж болдго юм бол тэр талаар бас гоё яриач та. Ер нь бол ийм байгаа. Хүн дуртай юмаа олох гэдэг нь бол хүн өөрийгөө таньж ижил болт. Яг зөв. Тэгэхээр нөгөө өөрийгөө тань гэдэг болчин тий. За тэгэл нөгөө ноён утгатай сургаал өдөн дэвлэгээч юунд өндөр юуны даваа өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа гэдэг. Лаоцогийн сургаал нь бол өөрийгөө таниул ухаантан. Бусдыг таниул ухаантан, өөрийгөө таниул гигантин гэл. Тэгэхээр энэ өөрийгөө тань гэдэгт нь бол хүн ингээд гүнзгэр явчтай манайха. Өөрийгөө таних гал хөө. Хэцүү болоос тий ингээл амар юм болох шүү дээ. Тэгжээс зүгээр л би жоохондоо яг юу хийдэг байсан юм бэ? Тэцэрлэгтээ ямар тоглоомор тоглолтдог байсан. Бага ангидаа би айл хичээлдээ илүү дуртай байсан. Дунд ангидаа айл хичээлдээ би хайчдаг байсан. Хайчдаг байсан гэдгээ хариу нь болохоор хайдгүй байсан гэж гарна тий. Хайдгүй байсан нь бол дуртай хичээл байхгүй. Тэр чин дуртай юм нөхгүй. Тэгээ гэртээ ирэхээр би айл ажлыг хийдэг байсан, айлыг хийдгүй байсан. Хамгийн хийдэг байсан ажил нь хамгийн дуртай ажил. Одоо бид нар ч гэсэн тийм байгаа. Ажил дээр өглөө ирэнгүүтээ нэг юм хийж байгаа. Тэр нь хамгийн дуртай ажил нь байна. Хамгийн их хийж байгаа. Яг үндэ бид нар дургүй ажиллаад дандаа хойшлуулдаг байхгүй. За нэг өдөр гоё яг нэг онгод орохоор хийнэ. Онгод орохоор яг алхаад ирэх үедээ хийнэ гэж хойшлол. Тэр хамгийн дургүй ажил нь. Хамгийн дуртай ажлаа өглөө компьютер онгоолгоол шууд хийдэг. Тэрийг ажиллах нь шүү дээ тий. Ширээн дээрээ суугаад шууд. Тэгэхээр өөрийгөө л ажиллах хэрэгтэй байна. Өөрийгөө ажиллаад дийлэхгүй бол хамт ажилладаг хүнээс асуу. Андман чи намайг нэг ажиллаж байгаа гэж хэлж өгч тий. 7 хоногийн дараа чи намайг ажиллаж 7 хоногийн дараа би чам кофегаар дайлнаа. Тэр үед чи миний тухай нэг 4 юм хэлж өгөөрэй гэл тий. Тэгж болох уу? Болно шүү дээ. Гэр. Биш гэрийнхэнтэйгээ ярмаас. За хандаа бас хэлнэ тий. Тийм шүү дээ. Миний одоо хамгийн сайн юм, чиний хамгийн дургүй юм, хамгийн дуртай 3 юм хэлж өгөөч. Тэрий чин шагнаж би гутлаавж өгье. Болох уу? За гөгшчүүл дээр очино. Эмээ өвөө өдөр дээрээ тий. За цайнаас өмнө барил очиж штэ. Эмээ өвөө би хэнийг дуурайсан юм бэ тий. Та хэлж өгөөч. Миний удамд одоо яг энэ нагцын удам байна уу? Нагц дотор яг намайг дуурайсан хин бэ? Тэр хүнийг би дуурайсан баг штэ. Хин бэ? Авга дотор байна уу? Эмээ шууд хэлнэ. Чам шиг нэг юм нагц ихчин гэдэг нэг юм байгаа. Чи тэр тэнд байгаа очоо уулзаад үз би яг чи идэ чи. Зам маань гэл. Тэгж өөрийгөө хардаг. 7 дэд өвг дотор өөр шиг хүн заавалчгүй байдаг байхгүй. Тэгэхээр тийм байдлаар өөрийгөө олж таних хэрэгтэй. Шинжлэх ухаанч гэдэг нэртэй маш олон аргууд байна. Өөрийгөө танин мэддэг. Сорил морил өгөөл те. Сонжоо монжоо хийгээл те. Тэгээд олон янзын одоо нэг симуляшны аягүй олон аргууд гараад ирсэн байна. Тэр нарыг хийгээд бас
болно. Гэтэл ер нь бол хамгийн тэр одоо прагматик тэр аргууд бол фидбек л байна. Ойр дөрний хүмүүс чинь л чамайг яг ийм хүн шүү гэсэн. А тэрийг чи өөрөө мэдгүй өөрийгөө би ийм хүн гэж бодсон юм байна. Тийм учраас нэг жохарын цонх гэдэг. Тэр жохарын цонхны матриц ерөөсөө тэр шүү. Тэнд байдаг тэр blind spot нь бол өөрөө мэддэггүй бусдын мэддэг гэсэн. Тэгэхээр нөгөө хүмүүсийн яриулчвал blind spot байхгүй болчих واخгүй. Нөгөө харалган юм байхгүй болчихно. Өөрийгөө бүтэн мэдчихэв тий. Тэгээд нөгөө юунууд байдаг. Кулегийн нөгөө толны тусгалын онол байна тий. Куле чинь бол яг чиний бодож байгаа шүү би биш шүү гэдэг. Би бас миний бодож байгаа хүн би өөрөө бас биш юм байна гэх тий. Тэгэхээр чиний бодож байгааг би өөрийнхөө бодож байгаа дээр нэмчвэл би болчих юм биш үү гэдэг. Таамаглана байхгүй. Тэгэхээр ерөөсөл хүнээс ингээд асуугаад ингээд яваад байх фидбек айгүй чухал байхгүй. Тэгэхээр нөгөө юм сониучхан байх хэрэгтэй байхгүй. Сониучхан бай гэдэг. Тэгэхгүй найгла амар их мэддэг хүн ингээд суугаад байдаг те. Тийм шум болгонтой уулзаад яриад те миний тухай юу гэж бодож байна. Би яаж харагдав? Миний яриа ямар байна гэдэргээ дэвэл бас өөрийгөө таних юм бол. Тэрэн дундаас дуртай ажил гэдэг нь бол өөрөө дургуйцаад байгаа нэг юм байвал те. Дурлаад байгаа нэг юм байвал. За ингээд бол миний тухай асуусан. Би болохоор багш гэдэг нь бол юу? Би бас нөгөө HR магазин сэтгүүл дээрээ бас бичсэн байгаа. Ер нь хар багасаа болохоор манай гудамжны хүүхдүүд намайг баргалж багш гэдэг байсан шүү дээ. Яг л би ч нөгөө математикийн багш манай захирал. Тэгээ би овоо гайгүй тооч юм байсан юм байна. Нөгөөд чинь захирал нь хуралтай тэгш бүрэн чи энийг бодуулчих гээд. Бодуулж өгч байх. Би өөрөө л боддог баг та. Тэгээ бод чинь тэгэнгүүт тэгээд намайг чинь багшаа гээд хүүхдүүд нөгөө багшаа гэхээр одоо намайг шоолж байгаа байхгүй. Ер нь одоо хочилж байгаа байхгүй. Тэгтэл яг тэр нь тэгэл баг дуудлах шиг болоод ингэ явцсан багш юм шиг байгаа нэгдүгээр. Тэгээ тэр нь өөрөө би бас жоохон дуртай юм шүү. Гэтэ миний мөрөөдөл үл өөр мөрөөдөл байсан. Би нисгч болох мөрөөдөл. Тийм байсан тий. Би яг тэр нийтлээс нь уншаад нисгч гээд баг. Тэгээ одоо нисгч болох мөрөөдөл бас биелүүлнэ гэж бодоод яваад. Тийм шүү дээ. Болно шүү дээ. Одоо жижиг сажиг юм нэг хөөрхөн онгоцнууд тийм шүү дээ. Тэр мөргөөр нисчээрээд биелүүлэх юмсан гэж бодлоо. Nice. Саяас та аюу гой юм дэлээ. Би яг тэр бутас би өөр аюусаа хийд юм байна. Би хоёрт дундаа нэг өөр дээр сууд хийдэг юм. Гэхдээ хүмүүс асуудаг байхгүй. Бүр ингэ хөсөд гараад өгчин. Тэгээ захиа бичнэ. Би өөртөө ажиллаж байгаа маа над зориулаад бичээд өгөөрөө би сул тал дээр юу ч гэсэн гомдохгүй шүү гэж явуулдаг. Миний ойрын хүмүүс намайг гэж асуудаг аюусаа мэддэг. Тэн дотроос ирж байгаа хамгийн давтамжтай ирж байгаагаа би өөрийгөө анзаардаг байхгүй. Сул тал дээр юу ирж гин, давуу талаар юу давтагдаж гин гэдэг хамгийн давтамжтай хүмүүсийн өөр төрлийн хүмүүс олж харж байгаа өнцг нь нөгөө миний харагдж байгаа байдал юм байна гэд аюу сайн хийдэм байна гэж бодлоо. Тэгээд HR-ууд маань бас энийг хувь ажил дээр сургалтын хэрэгцээ гаргах дээр бас тийм ээ хийлгээрээ хувь хүний хөгжлийн төлөвлөгөөнд бас хийгээрээ одоо он дуусгахад 3 сард үлдлээ шүү дээ. Тэгэхээр хүний нэг он дуусгахад хамгийн гоё юм сэтгэл дүүрэн би чадсан мэдрэмж авах юм чинь өөрийгөө танихтай холбоотой тий байдаг шүү дээ. Тэрийг бас гоё хэрэгжүүлэр гэж хэлмээр байна. Багшийн сая хэлсэн гоё жохорын цонх тий гоё онолууд их та хүнс кулээ байгаа. Тий. Кулээг нэг төлөвлөлийн онол тий тэрийг та хэд мань гоё өөртөө гоё хайгаад өөртөө хэрэгжүүлэрэ гэж зөвлөмөр байна. За маш сонирхолтой гоё яриануд ярьлаа багш. Тэгэхээр багшиг бол би нисгчийн өрөөл биелүүлэн итгэлтэй. За та нөгөө Blooming Group дээр бас сүүлийн жил ажиллаж байгаа шүү тий. Танаа HR-ын баг хичнээн хүнтэй байна. Бас ямар гоё шин зүйл нэвтрүүлөө тэр талаас гоё хүмүүс тоолцол. Тий одоо Blooming Group маань бол миний судалгааны ажлын объект гэж хэлж болно. За тэгээд 2012 оны 12 сард байхаа MCS Group-ийн нөгөө гандуур захирал над руу нэг утсан. Тэгээ гандуур захирал би ч нөгөө HRDM-ийн гандуур захиралд айгүйх уулздаг, MCS айгүйх тэтгдэг байсан юм чи. Тэгээд ярьсан чи харин тантай уулзах гээд нэг захирал асуугаад байгаа маа компани захирал. Тэгээд уцаж өгөөд яриулж болох уу гэж. Болно л гэлээ. Надад бол тэр бол асуудал байхгүй юм чи. Тэгсэн чи нэг хүн ярьж байна уулзъя гэл. Blooming Group-ийн хүн байгаа маа. Тэгээд манай Blooming Group-ийн ерөнхий захирал надтай уулзж ирсэн. Тэгээд ерөнхий захирал маань уулзаад тэгээд за та бол юу яа хүрээлэнгээ ингээд Blooming дээр аваад ирээ. Одоо тэгээд одоо багшаа хоёр ч ойрхон байх хэрэгтэй тий. Ингээд цуг ажиллая гэд. Тэгээд яг 12
оны 12 сард уулзаад Зөв. тэгээд 13 оны 1 сарын 1-ээс ер нь тэгэл хамтраад ажиллаад эхэлсэн. Бид нарын ер нь гол юу бол Blue Moon дээр ч юу байсан. Монгол хүнд миний нөгөө хүрээлэн дээр л тавьсан зорилго тийм. Ер нь Монгол хүнийг хэрхэн яаж өдөртөл зүгээрөө Монгол хүнд хамгийн сайн таарсан одоо хүний нөөцийн загвар нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр энийг судлаад ингээд хийх байсан. Тэгээ бид нар яг тэр лүүгээ ингээд орсон. Хамгийн ихний бидний одоо цуг гаргаж ирсэн зүйл юу вэ гэхээр зэрэг язгуур бодлого гэдэг. Нэр нь одоо язгуур бодлого гэдэг нэртэй. Тэгээ язгуур бодлого нь юу вэ гэхээр зэрэг ерөөсөө яг Монгол хүнд ямар одоо зарчим хэрэгтэй юм те. Монгол хүнийг удирдахад ажилуулахад нь одоо ямар арга барил хэрэгтэй. Ер нь хүнийг ингээд ажилд авахд анханасаа ингээд юм зөв төлөвшил гэдэг нэртэй. Тэ зөв төлөвшөлтэй хүнийг ингээд одоо бий болгох юм уу? Угаасаа тийм хүн байд юм тий. Бий болгодог бол яаж бий болох вэ? Байдаг бол яаж тэр хүмүүсийг олж одоо ажилуулах вэ гэдэг. Тэгээд энд нь бол бид нар яг язгуур бодлого боловсруулаад тэнд зөв төлөвшлөгдөхд бол эерэг хандлага, хүндэтгэлтэй харилцаа, үнэн шударга зан гэдэг гурван одоо шинжүүр гаргаж тавиад энэ гурваараа хүмүүсийг сонгогчлуулж авах болох юм байна гэж. Blue Moon Group ажиллаж байгаа хүмүүс тий. Тийм, Blue Moon Group хүн ажилд орох гээд энэ гурван шалгуур. Эхлээд ерөөсөө бид нар эерэг хандлагыг харна. Хүний хандлага ингээд барагшгүй харагддаг. Одоо үг ярианда үйл хөдлөлтөө биеийн хилэмжиндээ одоо байж идэг тийм. Бүх юмд хандж байгаа байдал шууд харагддаг. Тэгээ эерэг хандлага дараагийнх нь хүндэтгэлтэй харилцаа бол ингээд мэдчлэгээс эхлүүлээл хүний хүндэлж гин үгүй юу гэдэг нь харагддаг. Гурав дахь нь үн шударга зам бол үг үйлдлийн зөрүүгүй байх, заа гэвэл яваагүй байх, хэлсэндээ байх. Ингээд том үгээр бол одоо мөнх тэнгэрийн доор ангаасандаа амьдрах гэж. Одоо монголчуудын маш том. Монголчууд ч ер нь гэрээ байгууллаа гэдэг гар үлээс зурдгүй байсан байхгүй. За мэдлэл гэвэл тэгэл тэр бол одоо баргалжил нөгөө алд үеинд ам гэрч албан бичиг тамга гэрч гэдэг чи тэр байхгүй. За гэвэл тэгээ болоо. Тэр баргал гар үсэг зураад ингээд одоо баталгаажаад ингээд гэрээ байгуулад дотроо батлуулсан гэсэн үг. Тэгээд энэ үн шударга зан одоо бид нар эрхэмлэнэ гээд тэгээд эерэг хандлага хүндэтгэлтэй харилцаа үн шударга болоо. Ийм гурван юмар л бид нар одоо сонгогчлуулалтыг хийж явсан байхгүй. Тэгээ одоо энэс хойш бид нар чи 2013 оноос хойш одоо 12 жил болж байна тий. За тэгээ цаашлаад мэдээж эрэг одоо хүн чинь ингээд маш сайхан зөв төлөвшөлтэй хүмүүс болчихно шүү дээ тий. Энэ зөв төлөвшөлтэй хүмүүс бол ерөнхийдөө одоо үндсэндээ одоо принцип гэсэн үг. Зарчим. Ер нь бол энэ принцип чи ингээд алстаа маш сайн байдаг байхгүй. Бид нар ингээ хүмүүсийг мотивацид оруулна гэж ярьдаг тий. Айгүй их ингээ онол байдаг тий. Тэгээ мотивац бол айгүй төр зүрх байхгүй. Тэр бүхэн зур амар мотивацид ороод игээл тий. Тэгэл 2 хоног батчих. Унахтаа бүр доошоо ундаг байхгүй. Бүр frustration болтлоо ундаг байхгүй. Тэгэхээр гентийн тийм мотивацууд осолтой байхгүй. Ингээд ерөөсөл анханасаа ингээд яг тэр behavior принципээр ингээд барай явсан нуруу бол алстаа ингээд чангараал гэдэг. Тэгэхээр бидний зөв төлөвшлөл гэдэг бол үндсэндээ яг тэр ба. Зөв төлөвшлөлтэй хүн бол ерөөсөө юмыг буруугаар хүлээж авахгүй. Зөв төлөвшлөлтэй хүн бол хүнтэй муудалцахгүй. Зөв төлөвшлөлтэй хүн бол хизээч одоо удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг одоо биелүүлэхгүй байна гэж байхгүй. Ийм хэл юм байгаа байхгүй. Ажил дээр ч юу ийм хэл юм байгаа шүү. Зөв төлөвшлөлтэй хүн хүнтэй буруу ойлголцохгүй. Тэгэхээр ерөөсөө ийм хитгэн харилцааны одоо хүндрэлүүд үүдэг. Тийм конфликт үүсгэж болчоор энэ хамт олон ч аюу айтайхан хамт олон болчихдог. Тэгэхээр тийм юм хийсэн бид нар тэрийг бол язгуур өдр бодлого гэж нэрлсэн. Тэгээд цаашаа үргэлжлүүлж явсаар хагаад бид нар яг өнөөдрийн төвшөнд бол тэрийг язгуур удирдлага гэж нэрлэдэг болоод би бол тэрийг менежмент философи гэдэг. Тийм менежментийн философитой шинэ онол гаргаж ирсэн юм шүү дээ. Тийм ер нь бол одоо шинэ онол нэг бүхэл бүтэн юм загвар гэж хэлж байна. Одоо тийм загвар модель бий болцсон байгаа. Тэгээ бид нар бол тэр загварыг одоо бол бас гаргаад ингээд ил гаргаад ярихад болно гэж үзэж байгаа. Байгууллагууд руу сонирхсон хүссэн байгууллагууд ингээд манахаас суралцаад ингээд явах юм бол суралцаад явах болно гэж үзэж байгаа. Blue Moon Group хичнээн ажилчинтай байна. Ичээрийн баг 1500 гаруй ажилтнтай болсон байна. Охин компани тоо нийтдээ 15 охин компани одоо болж байна. Та нар мэднэ нийтийн хоол гэдэг тийм.
нийтийн хоолны олон компаниуд байдаг. Одоо Бүүл, Шүлэндөө гэл. Тэгвэл дээр нь бас худалдааныхан байгаа. Худалдааныхан ч одоо бид нар Nike-с эхлээд тэгээд Converse, Vans, North Face, Fila гэдэг. Зүйлд нь бол бас өргөжөөд олон болсон. Тэгээ бид нар 1500 хүнтэй тэгсэн мөрлөө түрүү нэг HR-ын тоо асуусан тий. Багийн тоо тий. Манад бол ийм зарчим үйлчлдэг байгаа. Менежер болго HR. Тэгэхээр гүйцэтгэх захирал нь өөрөө хүний нөөцийгөө тайлан тавьдаг. Зүг. Nice. Тэгэхээр тийм байгууллага байна уу юу? Яг сайн мэдэхгүй байна. Манай Bloom Group-ийн хувьд бол яг тийм. Тэгээ бид нар яг гүйцэтгэх захирал хүний нөөцийгөө яг тайлангаа ингээд тавиад тэгээ бид нар одоо сар болгон тэрийг ингээд 2 удаа ярилцаад ингээд явж идэг. Мэргэжлийн HR хаана орж ирдэг вэ гэхээр бүрдүүлэлтэн дээр орж ирдэг. Бүрдүүлэлтэн дээр орж ирэхдээ бол бид нар 250-аас 300 ажилтнтай болсон компанид нэг бүрдүүлэлт HR. Зүг. Тэгэхээр одоо бид нар 1500 хүнтэй мөртлөө бид нар одоо 7 HR л ажилладаг. За. Сонирхолтой юм байна. Тийм байна. Харин тэгсэн сая өнөөдөр бас нэг тиймэрхүү тооны компанитай уулзаж ярилцажсэн чинь бараг 50 орчим HR ажиллаж байгаа. Тийм баг нь булаа баг байт юм билээ. Дээрээс нь энэ танаа салбар чинь өөр хамгийн эрх зүйнтэй салбар байна шүү дээ. Худалдааны салбар, нийтийн олонны салбар. Тэгэхээр энэ салбарт энэ цөөн HR ийм олон хүнийг авч явна чинь менежмент нэг бол лаг байна гэсэн үг л та тийм ээ. Тийм байх гэж би бодож байна. Одоо эргэцийг бол би одоо манай Bloom-ны хувьд бол эргэцийг ингэдэг. Бид нар эргэцийг бол удирддаг байхгүй. Дээрээс манай HR-ууд ингэ яриад багшаа манайх энэ сард одоо тэдэн хувийн эргэцтэй байна мэн гэж хэлдэг байхгүй. Тэр яриа, тэр өнцөг, тэр сэтгэлгээг бол би буруу гэж үзэж байна. Харин багшаа би эргэцээ энэ сард тийм болголоо. Тэ. Энэ сард би эргэцээ 12% эргэц болголоо. Энэний 4% нь заавал байх ёстой эргэц байна. 8% нь эргэцийг бол би захиргааны санаачлагаар явуулсан хүмүүс байгаа. Болж байна. Тэр хэм бол би зөв гэж үзээд байгаа байхгүй. Ерөнхийдөө бол бид нар нэг сарын 5%, жилдээ бол 60% эргэцээг бол яг өөрөө удирдах ёстой гэж би одоо бид нарт ингэж одоо зөвшөөрөл өгдөг, зөвлөдөг хүүд тий. Тэгээд тэр 60% дотор ч юм бол жишээ нь 12 сараар нь хуваахаар сар болгон 5% гэсэн үг байхгүй юу? Тэгвэл зарим сард 10% биж бол яг л би нөгөө нэг энэ дээр өөрийнхөө нөгөө нэг одоо захиргааны санаачлагаар төчнээ хүмүүсийг явж байгаа хүмүүс нь бол ажилдаа дургу. Залхуурсан тий. Эсвэл алдаа гаргасан ч гэдэм үү тий. Ур чадвар нь дутсан тий. Ийм хүмүүс одоо явна шүү дээ тийм үү. Тэгээд явж болно. Тэрийг бол би нөгөө явна гэдг нь бол би илүү сайн хүн ирнэ гэдэг ийм сэтгэлгээтэй. Тэгэхээр байгууллага ч гэсэн ийм одоо нуур шиг тий. Ордог урсгалтай, гардаг урсгалтай сэлгээтэй байна. Тэгэх юм бол ус нь ингэ цэвэрхэн байдаг. Тогтмол ус бол дорхноо эвгүй болчдөг тий. Өөрөө ч гэсэн ингэ тоорчтой байдаг үстэй, цонхтой, салхивчтай. Тэр нь онгорхон хожиж юм салхи агаар сэлгэж идэг тий. Энтэйг адилхан байхгүй. Тэр эргэц хөдөлгөөнийг бол одоо миний харах өнцөг л тийм үнцэгтэй. Учир зүггүй эргээд одоо валарлаа гэдэг би боддгоо. Яв хүн явж болно. Ирэх хүнээс нь илүү сайн хүнийг авах ёстой гэдэг юм зарчимтай. Эргэц хөдөлгөөнийг бол тэгтээ өөрөөсөө хяналтаасаа алдаж болохгүй удирд гэдэг байхгүй. Тэгээ удирд гэдэг нь бол задуулчин нийт эргэц хэдвэн багшаа алдагдaltaй эргэц 0 байгаа л гэвэл би удирдах чинь гэж үзсэн. Одоо loss turnover гэж байгаа байхгүй юу? Тэр нь алдагдaltaй. Би одоо Алтан туяа хосоо хоёрыг байлгамаар байгаа байхгүй. Тэгсэн чинь Алтан туяа хосоо хоёр баяртай гэж яваад тэрийг би алдлаа гэж үзсэн. Тийм хүн байхгүй л болоо. Зөв. Өстой сонирхолтой туршлага. Би айгуу сая айгуу юм бодчихсон марчлаа. Айгуу шин гоё. Би өстой гоё бодсон байсан. Тий. Би багшиг бол би анх 2012 онд Сёгийн сургалтанд сууж байхад би таны шиг болж исэн. Та намайг санахгүй шүү магадгүй. Гэхдээ 2012 оны би мессеж тренингээс Сёг коллеж сууж байхад би анх багшийн шиг болж илаа. Тэрнээс хойш нөгөө багш миний багш болооч мэдэхгүй. Олон жил явсан баг. Би багшаа гэж ингээл миний багш гэж явж байгаа. Тэгэхээр юу
асууж байгаа зүйл минь анх 12 онд хорсноос хойш багш юм элегантны юм джентльмен залуу байсан. Тэ одоо ч стил юм байгаа. Тэгээд таны юм гоё кул байж чаддаг нууцсан нэр нь юу юм те? Яаж гоё өөрийгөө цэнгэлдгийг тэр талаас гоё хаалцаж. Тэр одоо сайн мэдгүй яг хувь хүний л чанар байх гэж боддог шүү дээ. Би тэ өөртөө нэг юм одоо юу гэдгийг нэг одоо тэр хувц сунараа өмсөх ч юм бас өөрөөс л хамаарна шүү дээ тийм үстэй. Тэгээд тэрийг ингээд орхичдаг тийм одоо эрдэмтэн мэрэгэн соён гэрэлч хүмүүс байдаг. Би бол бас тэгж их боддгоо. Ер нь өөрөө бас өөрөө ингээд ер нь юмдаа л юм одоо юутай байх хэвээр одоо энгийн үгээр бол өөртөө одоо ачаа сайтай хэлэхэд тийм байх хэвээр. Гэхдээ мэдээж одоо цаа талд бас гэр бүлийн хүмүүний нөлөөнүүд бас байдаг. Манай гэр бүлийн хүн бол илүү одоо би мэдрэмжтэй хүмүүсийг бас цөөхөн гэж боддог юм байна. Яг төрцөн мэдрэмжтэй хүн бол би чи хүн судалдаг хүн болохоор байнга л хүнээс сорил морил аваад ингэж идэг болохоор тэгээд ер нь мэдрэмжтэй хүн бол цөөхөн байдаг. Дэлхийн хүнд нийт хүн төрөлхтний яг тэр мэдрэмжтэй хүн бас нэг 10% байна уугүй юу л гэж би боддتي. А бүр тасархаа одоо нөгөө сигма хүмүүс бол нэг 1-3% байгаа бах тий. А тэгээд альфанууд нь бол бас нэг 4% төр байгаа бах тий. Тэрнтэй яг адилхан би яг тийм тулцсан мэдрэмжтэй хүн бол цөөхөн гэж боддог. А тэгээд манай гэр бүлийн хүн бол бас тийм мэдрэмжтэй хүн байдаг. Тэгээд тэр бол бас надад зааж чиглүүлж одоо сонголт Монголд хийж өгнө тий. Бас тийм юм байгаа шүү дээ. Тийм учиртай. За nice. Одоо нөгөө та мэдрэмжтэй хүмүүс нэг 10% байдаг гэдэг. Тэгээ мэдрэмжийг одоо хүн хөгжүүлж болох уу те? Яаж хөгжүүлэх үү? HR хүн чинь өөр мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ тийм. Хүнтэй харилцдаг учраас энэ тал дээр. Би болохоор нөгөө хүний чинь түрүүн бид нар ингээд зөв төлөвшлөгээд ярьсан те. Дараа нь би дурдаж чаддаг ажил ярьсан те. Одоо дээр нь хүн нэг авиас гэж нэг юм байгаа байхгүй. Авиас бэлэг. Тэгэхээр энэ бэлэг авиас өөрөө хүн болгонд өөр төрцөн байдаг. А яг энэний одоо яг нэг хэсэг нь над мэдрэмж чинь байхгүй. Тэгэхээр мэдрэмж бол хүн болгонд хэмжээгээр янз байгаа. Гэхдээ ихэнхийнх нь яг мэдрэмжийн хэмжээ нь бол тэр нөгөө нэг тасархаа их биш байхгүй. Гэхдээ мэдээж хүн мэдрэмжтэй юм чинь л ингээл юм ялгал салгаал ингээл явж байгаа. Би тэрийг бол хэвийн гэж үзээд. Ихэнх нь хэвийн мэдрэмжтэй. Гэхдээ тэр мэдрэмжийн хэмжээ өөрчлөгдөхгүй. Тийм үү. Төрлөх өгөгдлөөр л байна. Өсөхгүй гэсэн үг. Одоо нөгөө хүнд таарсан сав гэж байдаг гэсэн шүү дээ. Тэрэн шиг л гэж би боддتي. Одоо мэдрэмжийг бол жишээ нь би зааж чадахгүй. Одоо мэдрэмж заадаг сургуулийг би мэдэхгүй. Одоо аль сургуульд мэдрэмж зааж яах гэж байгааг тэрийг сонсоогүй. Тэгэхээр миний хувьд бол би мэдрэмжийг заадгүй л гэж боддог. Авиасыг ч гэсэн яг адилхан. Авиастай төрцөн бол тэр төрцнөө л байдаг. Одоо авиасгүй хүн чиг энэ 0-оос эхэлж байгаа байхгүй. Авиастай хүн чинь бол ийм төвшний авиастай хүн эндээс л эхлэх байхгүй. Тэ? Тэгээд дээр нь дадал мадал гэдээ явуул тэр авиас чинь гоё өнгөлөөд тэ. Сар хүрээ өрөвжөөд тэгээд бас ингээд төрөлжөөд ингээд гоё болох байхгүй тэ. Ийм учиртай. За багшаас бас нэмж асуувал одоо нөгөө ер нь Монголд та ажилласан компаниуд дээр даатгалыг хэр нэвтрүүлж ирсэн бэ? Эрүүл мэндийн даатгал ч юм уу, эрсдлийн даатгал ч юм уу, даатгалсны өмнөх дараачих ингээд ялгаануудыг та ер нь хэр харьцуулж харж ирсэн бэ? Тэр талаар нэг гоё яриач. Даатгалыг бол би одоо яг компаниуд дээр хэрэгжүүлсэн гэхээс илүү өөр дээрээ бол даатгалыг яг амьдаараа их үдэ. Яг өөр дээрээ бичилж одоо мэдэрчээсэн хүн бол би байна. Яагаад гэвэл би чинь нөгөө Монгол даатгалыг Солонгосын нөгөө даатгалын системтэй ингэж уялдуулж тэ. Тэгээд Монгол даатгалыг би хэрэгжилж исэн тийм хүн байхгүй. Би Солонгост очиод эмнэлэгт үзүүлэхдээ Монгол даатгалынхаа өөрийнхөө даатгалыг хэрэгжилж исэн. Тийм интеграц байдгүйс манай Монголд. Бас л анхны кейс. Ус дотроо л үйжсэн байх. Ус дотроо л байсан тийм. Бас анхны кейс. Тэр үе яг Монгол даатгалын менежер залуучууд надад маш их тусалсан. Тэгээ би нөгөө Монгол даатгалынхаа юутай даатгалын карттай тий. Тэгээд очиод яг нөгөө юун дээрээ
солонгосын эмнэлэг дээр очиод яг л Монголдоо нөгөө нэг юм нөхцөл даатгалаа авч байгаа юм шиг. Тэр даатгалаараа шууд ингээд хувлаад та тэдэн үн төлөх юм байна гэж гаргаад хэлчихсэн. Тэгэхээр би тэрэн дээр бол ерөөсөө даатгал шиг хэрэгтэй юм байхгүй гэдэг дээр бол одоо биеэрээ мэдэрсэн гэхүүтэй. Тэгж боддоо шүү дээ. Яг энэний жишээ бол одоо би нөгөө нэг сая ингээд биеэрээ мэдэрсэн гэдгийн жишээг би чи ер нь юмыг нэг жоох юм сонин зарим нь орог экстрим маягаар боддог хүн байхгүй. Тэгээ би чинь одоо би нэг эмнэлгийн сургуульд нэг эмч бэлдэж байгаа гэдэг юм бол бид нар эмчийг тэгж боддог байхгүй. Жишээ нэг нүдний эмч бэлдэж байгаа хүн бол би нүдний эмч болох ч байгаа бол би өөрөө нүдэндээ заавал апрес хийлгэж үтсэн байх хэрэгтэй. Яг бол би чинь хүний нүдэнд апрес хийх гэдэг байгаа байхгүй. Тэр өөрөө хийлгэж үзээд ингээд яа дээ аль талаас хатах дээ. Яг ингээд мэдээ алдуулахаар ямар болдгийг хараагүй болох үедээ яа дээ хараа орохоороо яа дээ гэдэг. Энэ юмнуудыг бүгдийг ингээд бүх одоо нөгөө нэг юм 6 одоо сэрхүүгээрээ те бүгдээрээ ингээд тэр ингэж үдсэн байх хэрэгтэй байхгүй. Одоо яг хүнгэд нэг өөрөө үүлийг мөрлж үзэх гэж ярьдэн шүү дээ. Тэгсэн байх хэрэгтэй гэдэг. Жишээ нь бөөрийн эмчийг бол би одоо бөөрийн юм нөгөө нэг юм трансплантыг хийж үзсэн тий. Өөрөө тэрэнд орж үзсэн байвал зүгээр гээл ингэж боддог. Тэгэхээр тэрийг бол зарим хүмүүс бол одоо зөвөр ойлгоорой. Би ч өөрөө нэг юм хүний нөөцийн багш учраас энэ чинь ингээд би тултал заах гэдэг байгаа байхгүй би хамгийн гол нь тий. Тэрнээс ингээд нэг тиймэрхүү юм байд юм байлээ гэдэргээл тэрийг одоо хүн юм сууцсан гэх үү тий. Тултал нь ойлгоол тэгтээ нэг гүний хязгаараа алдахгүй тий. За нэг юм 1 метр мэдхэд болох юм байна гэвэл те яг метрт нь тулгаал орогч. За тэр менежер бол очиод яг л тэрийг тултал нь ийм л юм байгаа. Таны нөгөө ярианс гоё гүний хязгаар гэдэг үг би аягуулсан сурчаалаа те. Аливаа зүйлд гүний хязгаар байх хэрэгтэй юм байна. Бүх юм дээр хязгаар байна. Энэ ер нь дэнсэлтэй. Дэнс. Тэгвэл манай монголчууд ч одоо яг юм цагийн нэг юм савладаг юу гэдэг пендулум гэдэг. Тэрэн шиг гэж үздэг байхгүй монголчуудыг. Зүгээр ингээд тогтвортой юм байж чадахгүй. Эсвэл ийшээ савлаа. Эсвэл ийшээ савлаа тий. Ингээд тэгэхээр савлсан ч гэсэнтэй нэг 30 градус нэг хөөрхөн савлчаад ноён нуруугаа алдахгүй ингээд хайждаг байхгүй тий. Тэгвэл тийм юм гаал гүйж явсан хүн чинь гинт шал өөр 108 градус зэрэгцэн ингэсэн явж идэг тий. Тэгэхээр тэр эдэр чин дэр гүний язгартай холбоотой. Тийм байна. Тэ гоо сонирхолтой юм. За багш гадагшаа бас жил болгонд бид нар HR форумд явдаг л тийм ээ. Тэгээд бас сүүлийн шин мэдээлүүдийг хаанаас авч манай энэ жилийн HR day-ийн гоё сонсогчтой хэлэх юм бол ямар сэдвээ болох чинь HR day дээр бид нар ямар хүлээлттэй очих уу те ямар сюрприз байна нууц биш бол сүүлийн үеийн мэдээллүүд бол бид нар чинь нөгөө Сингапур явдаг, тэгээд Солонгос явдаг. За тэгээд сая бид нар чинь бас Англи явлаа те. Тэгээд ингээд Европ, Аз тэгээд энэ орнуудаар ингээд яваад үзэхэд бол хөгжлийг бол би хөгжлийн төв бол Аз руу болсон юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. Яг тийм шүү. Тэгээ Азууд болохоор одоо хөгжлөө юун дээр суурилж ийнө гэхээр зэрэг технологийн дэвшлэн дээр суурлаад байгаа. Тэгээд Бэж орж үзлээ те. Тэгэхэд тэнд бол технологийн дэвшил хиймэл оюун ухааныг бүр яг ингээд жинхэнэ хамгийн одоо прагматик байдлаар нь ашиглаж чаддаг болсон байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нь дүгнэлтэйгээ цаашдаа бол бид нар ерөөсөө хүн хиймэл оюун ухаан хоёрын хоорондын хамгийн сайн нийцлэр л явах хэрэгтэй байна. Жишээ нь тэгш бүрэн гэдэг хүн ажиллаа хийхэд хэр зэрэг юмн дээр нь би чатбот ашиглах юм. Аль юмн дээр нь би програмчлал хэрэглэх юм. Аль юмыг аппликейшнаар шийдэх юм, тэ? Алийг яг өөрөө хийх юм гэдгийг л ойлгоод авчвал тэрийг бид нар одоо AI intelligence гэж нэрлэдэг байна. Тэ? Одоо AI intelligence. AI-ийн хувьд одоо сэхэтэн болцсон хүн гэж юг хэлэх вэ гэхээр өөрийнхөө ажилд хиймэл оюухаа хэрэгэлдэг төвшингээрээ хэрэглээ явж байгаа хүнийг л хэлэх юм байна. Тэр хүн нь бол өөрийнхөө потенциалыг 100% ашиглаад бүтээмжээ 100% тулгацсан хүн капитал юм байна гэж дүгнээд байгаа. Тэгэхээр байгууллага дээр нэг 100 хүн ажилладаг гэвэл 100% бид нар хүн капитал болгомоор байгаа байхгүй. Одоо бол ашиглалтын түвшин жишээлбэл 20 хүн нь 80 хүнээ чирээ явж байгаа байхгүй тий. 80 хүн үлгэн салган. Заримдаа онгот нь орохоор гайгүй юм хийдэг тий. Заримдаа хийдэггүй. 20 хүн бол байнгын нөгөө миний дөрөвнөө хэлсэн зөв төлөвшөлтэй тий. Зөв төлөвшөлт ерөөсөө тэр нөгөө юугаа алддаггүй байхгүй. Нуруугаа алддаггүй байхгүй. Байнга тэг ажилдаа дуртай чаддаг зөв төлөвшөлт. Тэгээ тэд нар чинь бол ерөөсөө
гүйцэтгэл бүтээмж унана гэж бол байх. Тэр орон гараа нь тэр төлөвшөөгүй тэр хүмүүс чинь аюултай. Түрүүний хэлсэн нэг савлдаг хүмүүс чинь аюултай. Нэг өдөр аймаар хоороо алга болчихно те. Нэг өдөр сайхан ааш нь өргөр хүрээд ирнэ. Нэг улиралд аймаар хоороо алга болчихно. Намар болохоор хүрээд ирнэ те. Зам болохоор алга болчихно. Өвөл болохоор хүрээд ирнэ. Өвөл эрэхтэй бүр өрөвдмөр царайлаад хүрээд ирнэ те. Тэгээ хүн чинь ингээд өрөвчих юм чинь заац юм уу одоо айгуул хідэн хүүхэд нь хөлдөж өгөх гэж байгаа. Нүүрсний мөнгөө ч гэсэн олог авчиг авчихна. Хавар жоохон цас гисэнгүүд алга болчихно. Гэх мэтлэнгийн тэр өөрөө төлөвшил биш байгаа даа. Тэгэхээр бид нар ингээд зөв төлөвшлийг л хийж чадвал энэ бол принцип байгаа. Тэгэхээр энэ нуруу ингээд яг жинхэнэ байгууллагын нурууг хадгалж чаддаг. Тэрэн дотор бол соёл, тэрэн дотор бүтээмж, тэрэн дотор жинхэнэ үнэт зүйлс бүх юм байна. Багч өөрөө яг нэг зорилгод нэгдсэн зохион байгуулалт нэг удирдлагын зарчмаар ажилладаг юм дүрмтэй. Яг тэр дүрмээр ажиллана. Тэгээд болоо. Одоо энэ дээр бид нар хиймэл оюуныг л нэмж чадвал одоо бидний дутаад байгаа юм тэр байхгүй. Яг бол маш их хөгжлөлтөөр ажиллаж чаддаг нь хиймэл оюун ухаан байна. Хүн ингээ хичнээн булаа тарихтай ч гэсэн Эйнштейн байсан ч гэсэн л яг тэр хиймэл оюун ухааныг арай л барахгүй. Тэгэхээр энэ жилийн HRD-ийн сэдв өөрөө хиймэл оюун ухаан байна. Энэ жилийн HRD-ийн сэдв чинь Symbiosis of Human and AI. Symbiosis гэдэг нь болохоор нэг огт таардгүй юмны хамгийн таардаг нийц нийлэмжийг хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр үг нь хүртэл айгүй учиртай. Тийм байна. Тэгээд одоо тэрийг бол ер нь нөгөө түрүүний миний хэлсэн intelligence чинь symbiotic intelligence гэж яриад байгаа байхгүй. Тэгээд symbiotic intelligence гэдэг шинэ нэр томьёо гараад ирсэн. Тэр нь бол хиймэл оюун ухааныг бие ажилдаа хэр зэрэг хэрэгэлдэг вэ? Тэргээр төвшингийн тогтоох. Тэгэхээр энэ жилийн HRD маш сонирхолтой болох нь бид нар илүү яаж хүчрхэг болох вэ? Илүү яаж бүтээмжтэй байх вэ? Илүү яаж гоё бүтээмж гаргах вэ гэдэг талаараа HRD суралцахны тэгээд манай сонсогчид бүгд гоё ачлал бүгдл өгөөд ер нь бол ичрийн салбарчаар HRD-дэг ачлал бүгд өгдөг болсон шүү дээ. Тэндээ зориулж гоё юм те тэндээ зориулж бүхэл бүтэн өдрийг төлөвлөдөг болчихж байгаа. Сүүлийн жилүүдээс анзаарч байгаа юм маань компаниуд хүртэл HRD дээр төсөв гаргадаг болсон билээ. Төдөн хүн оруулна энэ жилийн одоо цагс нь хэдүү гэдэг ингээд айгу бүр төлөвссөн мэдээлэл аль хэдийн ингээд бүх төвшөндөө хүрсэн надад харагдчихсан. Тэгэхээр бас утахгүй болгож байгаа HRD-ээрээ бүгдээрээ маш гоё олдон сайхан шинэлэг мэдээлэлээр уулзыг шилмээр байна. За тэгээд бидний ярилцах цаг бол аль хэдийн цаг гараа явсан байна. Багштай ярилцаад л 2-3 цаг шатаа бид хоёр ярина тийм ээ. Тэгэхээр дараа бас дахиад бас ураад гоё шин гоё онлуудаар нь бас бид нар зөндөө уулзах гэж бодож чинь. Тэгээд багшид бас миний асуугаагүй HR-уудаа гоё урайлж хэлэх зүйл юу вэ те? Тэр талаараа бас гоё яриад. Тэгээ HR-дэгийн ер нь юу энэ жилээ бас онцлог нь манай энэ юун дээр хүний нөөцийн салбарынхан бол айгүй гоё юм. Нэг зорилготой гоё нэгдсэн юм зохион байгуулалттай ийм болж байгаа. Тэрний нэг маш тод жишээ бол манай Занга одоо Монголын хамгийн том портал сайт. Компанийнхан бол бид нартай одоо нийлээд яг HRD-ийг бол хамтран зохион байгуулад тэгээ дараагийнх нь HR-ийн авардсыг бас нэгтгээд HRD дээрээ зарлаад тэгээ шинэ жилд авардсаа гардуулахар болоод за тэгээ HR магазиныг бид нар цаашаа бас яг энэ дээр хамтарч хөгжүүлээд те ингээд явхаар болж байгаа нь бол энэ одоо салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан маш том одоо гоц үйл явдал гэж би бол нэрлэж байгаа. Энэгээр бол би нөгөө компаниудад аягүй том манлайллыг бол манай Зангийнхаа үзүүлсэн. Бус том групп компаниуд ч гэсэн яг энэ одоо манай Зангийнхны гаргасан энэ сайхан одоо замнаад те тэг бид нартай яг иймэрхүү юм дээр нийлээд нэгдээд салбараасаа хөгжүүлээсэй гэж бодож байгаа. HR-уудаа миний захих юм бол би HR магазин дээрээ бол зөндөө олон юм бичсэн байна тий. Бараг л нөгөө тэрний тэдний сургаал гэдэг шиг нэг бараг 10 юм байгаа баг. Тэгтээ тэрийгээ та нар олоод уншиж нэс. Ер нь цаашдаа бол бид нар ингэж байгаа шүү HR-уудаа захилж хэлэхэд хүний хүчин зүйлээс хамаардаг юмыг л бид нар багасгах гээд байгаа шүү. Ганцхан одоо бидний аспект гэх юм бол тэрэн дээр сайн төвлөрөөл. Тэгэх юм бол бид нар энэ хиймэл оюухан хэрэглэнэ гэдэг байгаа чи бид нар хүний хүчин зүйлээс хамааралтай юмнуудыг багасгаал хүн хамгийн сүүлд оюун ухаан бодол сэтгэл тэ энэ хоёроороо ер нь ингээд удирдаад явах юм аа. Тэр махан биеэр үлддэг юм нь бол яванда одоо робот юм уу тэ өшөө одоо өөр тийм манипулятор юм уу бүгдээрээ иймнүүд гарчих байх тэ.
ажлууд бүгд юм симуляшн загвар руу орчихно. Бид нар өөрсдөө аппликейшнаар юмнуудаа хийдэг болчихно. Чатботтойгоо ярилцдаг болчихно. Тэгэхээр ер нь бол бодол, сэтгэл хоёр л удирдахаар үлднэ. Бусдууд нь бол энэ хиймэл оюуханаар хийлэгдэг. Гэхдээ хиймэл оюуханаа бид нар удирддаг, хиймэл оюухан бидний туслах байх загварыг л сонгох хэрэгтэй. Зөв. За баярлалаа. За баярлалаа. Ихэн багштай урилгын мэдээж авч ирж гоё. Маш сонирхолтой яриаг өрнүүлсэн маш баярлалаа. Тэгээ юундч байгууллагынхаа бэлгийг гаргуулъя. За эхний бэлэг маань манай хөгжил тэрэз компани юунд гэсэн. За энэ бэлэг танаа ихтерт маш таалагдах байх гэж бодож байна. За ингээ хөгжил тэрэзийн бэлэг байна. За хоёр дахь бэлэг маань Inoteka гэдэг Итали дарс оруулж ирдэг компани маань дарс байгаа. Тэгээд орой очиод гоё уугаарай. За манай подкаст маань бас юм гоо брендингийн ууттай. Тэгээд энэ уутыг маань би бол миний одоо өсөл бол гоё энэ торыг л үүрээ явдаг хүмүүс олон болоод энэ торыг үүрхэнд бол манай ачаар бас гоё ажилласаж бодож байгаа. Энд чинь нөгөө энэ тор байна гэдэг чинь тэр хүн туршлагатай гэсэн үг. Бусдад хуваалцах юм зүйлстэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ торн дотроос бэлгүүд байгаа. За багш маань сая HR магазин гэдээ ирсэн. Тэгээд манай HR сэтгүүл маань ингээд 1 жил болж байгаа багш. 1 жилийн одоо ой дээрээ сая 9 сард анхны дугаар гаргаж ирсэн. Тэгээд жил болсон байлээ. Тэгээд сэтгүүлийн маань сүүлийн 5 сарын дугаар дээр багшийн маань HR teachers болонд би багшигаа ураад маш гоё туршлагын бичүүлж авсан байгаа. Тэгээд багшийн сая хэлжсэн бас яригдаж амжаагүй маш олон зүйлс гоё сэтгүүл дээр нь байгаа. Тэгээд Занга эмээний HR магазин Булангаас онлайнаар унших бүрэн боломжтой шүү. Тэгээд сэтгүүлээ бас HR-удтай бас дуулгаж байна. За багштай бас гоё энэ багштай багтар. Манай Archer Eagle компани, веган бүтээгдэхүүн оруулж ирдэг компани. Одоо миний өдөр тутмын хэрэглээ. За багш бол угаасаа хэрэгэлдэг бохоо ийм толиотой хүн ч одоо бактерийн дээр маш их мэдхтэй байгаа гэж бодчих. Тэгээд багштай зориулаад бас гоё маш ашигтай бактери илгэлж байна. За тэгээд сүүлд миний гаргасан ном байгаа. Багш бол энийг бол алидийн авчихсан байгаа. Гэхдээ бас гоё институтынхаа номын санд тавиараа гэж зөвлөж байна. Тэгээд аль хэдийн багш 3 төлбөрөөр судлаа тавьчихсан байна өө. Би чав нэмж араас л явж байна. Тэгээд бас номоо бас турсан. За тэгээд энэ манай сэтгүүл подкастын маань ивент ерөнхий ивент гэж агаас татгалгаа. Тэгээд аги татгалынханд бас маш их баярлалаа. За тэгээд подкаст маань инхүү өндөрлж байна. Маш их баярлалаа. За багш. За маш их баярлалаа. Тэгээд та бүхнийг урьж оролцуулсанд дахин баяр талархлаа илэрхийлье. Одоохон бидний баяр болно. Ачааруудтайгаа тэгээ баярын өдөр сайхан уулзъя. Өдрөөр нэг өдөр сайхан тэндээ уулзаад тэгээд энэ баярын бас нэг онцлог бол судлаад ингээд саналуудыг аваад үзсэн чи манай ачаарууд тэгэдлээ багшаа. Баярын өдөр юм чи ном сурах гэж очихгүй зүгээр сайхан чийлрэл та гэдэг. Тэгээ сайхан чийлрүүлээ гэж бас бодож байгаа шүү. За ингээд бүгдээрээ баярын өдөр уулзцгаа баяртай. Биш би нэг юм шиг марчиж уушлаа. Энд хаа их юм чих байгаа шүү. Уушлаа. Яг юм янаас чухал 300 сая их юм чих шүү. За тэгээ нэг марч. За тэгээд дараагийн юунд чинь ачуур клиник гэдэг эмнэлэг байгаа. Энэ болохоор урьдчилан сэргийлэх нөхөн сэргийлэх эмнэлэг багшаа. Миний сүүлийн 2 жил үйлчлүүлж байгаа эмнэлэг. Тэгээд энэ эмнэлэг дээр очиод гоё маш олон гоё багцтай. Ядраад байна уу? Харшлын багц, хордлогын багц, мөнхийн залуу багцтай. Багш очиод эцэр дээсээ өн гоё мөнхийн залуу багцт очиороо. Тэгээд багштаас энэ гоё их юм бичигээс өгч байна. За маш их баярлалаа. Нэг оруулах голстой болохгүй хэлгээ урчаа. Тий. Би нэг иймэрхүү юм итгэжтэй байж байгаа багшаа. За. Чисти маш их юм итгэж. Тий. Давуу талууд нь. Тэгээд багшны